Сайн байцгаана уу мөнгө лунаа суугатаа давтай морил. Би та бүхэндээ Солонгост яг одоо гарч байгаа бүх анги нь цацагдаж дуусаагүй 12 ангитай The Queen Who Crowned гээд драмыг ярьж өгөхөд бэлдсэн байна. Ингээд кинонд орцгоё. 1400 он Гүгён Сүгчон ордон өмнөх хаан И Сангёны 4-р хүү И Бовон нь хаан ширээний төлөөх ах дүүнрийн тэмцэлд орон өөрийн ах угсаа залхамжлагч хаанхуг алж эцэг болох өмнөх хаан И Сангёныг хаан ширээнээс хүчээр буулган өөрийн хаан ширээнд хатны хамт заларч байгаа нь энэ. Хатныг хаан угсаанд үнэнчээр зүтгсэн, журамд сайн гэргээ байсан, удам залгах үр төрүүлсэн, хаан туслан их үйлсэд нь маш том хувь нэмэр оруулан гээд хатныг хаантан албан ёсны эхнэр болон гэргээ хатангаар өргөмжлөнө. Ёслол дуусч хаан болон хатан ширээний найр үргэлжлэнэ. Найран дээр бүхэл түшимлүүд ирсэн тэр хоёрт баяр хүргэнэ. Хааны хатан маав хатны аав болох энэ улсын түшмэл тэр хоёр дээр ирээд баяр хүргэнэ. Түшмлүүд хатны аав дээр очсон. Чи үнэхээр аттай юм аа, чам дээр л зөвхөн нар тусаад ах ингээд хатны аавыг хөөргөнө. Хоёр түшмэл хоорондоо яриад хатны гэр бүл үнэхээр хүчтэй. Хааныг хаан ширээнд суулгахад нь үнэхээр том хүч нэмэр боллоо гэл. Хатны хоёр дүүнч хоорондоо яриад манай ихч үнэхээр мэргэн юм аа. Яаж энэ бүх зүйлийг урьдчилан мэдчихэдэг байна. Зэр зэвсгээ бэлдээл би ч үнэхээр айжилаа. Манай ихч хэрвээ эрэгтэй хүн байсан бол хаан ширээнд суухгүй юу гээл ярилцаад инээж ин. Тэгсэн түүнийг хаан болон хатан сонсож байгаа. Хааны нэг түшимлэн сонсоод та хоёр арай хитэрж байгаа юм шүү. Юу ярихаа жоохон бодож яар гээл тэгсэн чинь өөр нэг түшимлэн гарч ирснэ. Ийм сайхан өдөр та нар маргалдах гээд байгаа юм шүү дээ. Одоо наад маргаанаа зогсоо гээд маргааныг зогсооч. Учир нь хаан И Бовон нь тухайн үедээ энэхүү хаан ширээний тэмцэл бослогот оролцохыг үнэхээр хүсээгүй, маш их айж исэн. Түүний хатан түүний хуйг дуулгыг бэлдээд өмсүүлж өгөөд та одоо л явах ёстой. Одоо очиж ахтаа тусал бид түүхийг өөрсдийн тал дээрээ эргүүлэх болно. Энэ бослохоороо бид нар ирээдүйд ард түмэндээ их агуу үйлсээр харуулах болно. Та битгий санаа зовоо. Таныг байгаа болохоор л би ийм том хүсэл мөрөөдөлтэй байж чадчихна гэд нөхрөө явуулна. Найрын дундуур хатан хаан руу шивнэн манай хоёр гадаа хамт уулзна. Хатан хаанд хандаж таныг тэнгэр тааллаа. Та энэ бүхнийг хийж чадлаа. Одоо та өөрийн цээжинд бодож явсан бүх агуу зүйлсээ хийнэ гин. Хаантан ч хатанд хандаж үгүй дээ энэ бүхэн чиний аж. Чи байгаагүй байсан бол энийг хийж чадахгүй байлаа гэсэн чинь хатан үгүй дээ хаантан минь. Би таныг байгаа болохоороо л ийм том зүйлд мөрөөдөж хүсч чадлаа. Хоёулаа хүрсэн бүхэндээ их хүрлээ гэл энэ хоёр маань үнэхээр сайхан харилцаатай гэдг нь харагдана. Найрч дуусч хатан хаан хоёр бие биенийгаа хөтөлцөөд л гүн араас нь тайгнууд цацнар нь гүгээстэй. Манай хоёр бие биенийгаа өмсөөл хоёр биен лугаа тэмүүлнэ. Боолууд нь сандралдаад хамаг юмыг хааж баглаад хаантан минь хатан минь ингэж болохгүй л гэн манай хоёр хэний ч үгийг сонсохгүй. Хаан хатан хоёр ордноос гадуур амьдардаг байсан болохоор дүрм журм сайн мэдэхгүй байна. Яг л энгийн ард ирэх шиг байна гэж боолууд нь ярилцсан. Ордончид дүрм журмыг маргаашнаас заая. Өнөөдөртөө явахтаа ингээд л өнгөрөөе гээл. Тэгэл хатанд нь хаантай хамт шүнийг өнгөрөөж явахдаа өөрийн шунал тачаалаа дээрс тавьж болохгүй. Зөвхөн хааныгаа л эрхэм нандин амар амгалан тайван байлгахыг хичээх ёстой юм гинэ. Тэгсэн чинь манай хатан юу вэ? Тийм биш. Би ч гэсэн хүн штэ гээл үдэлцэн. Нэг боол эмгэн нь хаантан минь хатан минь та хоёр яг одоо зогсоо. Өрөөлүгээ морилж орно уу гээл. Хатан маань хөөе чи наана өнөө шүнд хонохгоо юу? Бушуухан яв гэж чамаа гээл тоохгүй үргэлжлүүлнэ. Үзэгдэл солигдож өмнөх хаан И Сангён нь өөрийн угсаа залгамжлагчийг И Бовон ханхуд алуусныг өөрийн нүдээр харсан болохоор үнэхээр их хорсоод би И Бовон чамаа зүгээр өнгөрөөхгүй. Би чамаас заавал өшөөгөө авах болно. Би чиний наад хаан ширээг чинь тамийн суудал болгоно гэдгийг амлая гээд тангаралж байна.
Ард иргэд нь одоогийн байгаа хаан болон хатны тухай ярина. Хаанд нь ч хатны дэвсэж өгсөн замаар явсаар агаад хаан ширээнд суусан штэ. Хитрхи их цус урсгалаа. Өмнөх хаан хааныхаа тамгыг аваад зугцсан гэсэн. Одооны хаан тамгагүй байгаа гинлээ гэж ярьж байна. Тэгсэн нэгэн сохор үзмэрч тэдний яриаг сонсоод сууна. Гэтэл гэв гинт 3 хүн гарч ирээд өрөө байна уу л гэд асууна. Нөгөө сохор үзмэрч чинь явсаар агаад хатны дүүгэнд очиод ард иргэд хаан болон хатны тухай ийхүү ярьж ийн хэмээн дуулгана. Хатны дүүнч хатан дээр очин ард иргэд ийхүү ярьж ийн. Мөн төшөмдүүд ч хаанд нэг л яоцгүй байгаа гэсэн тухай дуулгана. Хатан өмнөх үеэ дурсахад би хаанд хэлсэн. Түүнийг битгий ухсаа залгамжлагчийг алаарай хэмээн түүнд хэлээд явуулж хагаад тэр түүнийг алсан хэмээн бодон зогсно. Хаантан хатантайгаа агаарлан өөрийн сэтгэл зовнилоо түүнд хэлнэ. Би өмнөх хаантай харилцаагаа сэргиймээр байна. Хаан аав намайг ойлгох болов хэмээн хэлэхэд хатна нь битгий санаа зовоо, та өмнөх хаанд жоохон хугацаа өгчих. Тэр биднийг удахгүй ойлгох болно. Би түүнд анхаарал хандуулж байгаа. Сунгийн уул руу би усан үзэм явуулсан гэдгээ хэлнэ. Сунгийн ууланд очсон боол өмнөх хаанд усан үзмийн өгөхөд өмнөх хаантан би чамд үнэхээр их итгэдэг байсан. Чи миний үнэнч туслахуудын нэг байсан. Гэтэл одоо юу хийж ийн? Зүгээр л зараалт явдаг нэг муу боол олцсон байх шүү. Чи энийг эд энэ дотор нь хор хийцэн эсгийг би мэдэхгүй хэмээн усан үзэм өгч тэр 3 хоорондоо ямарваа нэг юм ярьж агаар үзэгдэл өөрчлөгдөнө. Тэм буудалд өрөө асуусан 3-ын эмэгнэнд хүүдээ хандаж хаан аваа гэж хэл. Хаан аавтайгаа уулзвал яах вүлээ гээл зааж ийн. Залуухан эмэгтэй нь хүүгээ харснаа би хүүгээ ингэж өсгөж чадахгүй. Нэг бол хаан аавтай нь ордонд өсгөн үгүй бол би тэрд өгөх л зам байгаа гэд маргааш нь хааны туслах түшмэлтэй уулзна. Түшмэл дээр очиод та намайг санаж гинөө би Ёншил гэсэн түшмэл нэг л санаж өгөхгүй байжснаа. Чи өмнөх хатны туслах Ёншил мөн үү? Үхэнгээ алдахт чинь одоогийн хатан чамайг авраа эзтэй гэсэн чинь Ёншил тийм ээ би хааны хөөр өдмийн тээж төрүүлсэн одоо хаанд хүлээлгэж өгмөр байна. Та надад хаантай уулзахад минь туслаж өгөөч хэмээн хэлнэ. Дүшмэл хаан дээр очин Ёншилийн тухай хэлэхэд хаан үнэхээр цочирдож хүлээж авна. Хатны туслах хаан болон хатан хоёрын дэр нэгтгэх шүнийг товлсон. Сарнаас хаан болон хатан хоёрд маань нуган үр хайрлаач ээ. Угсаа залгамжлагч гээд гуугаа зогсож исэн чинь хатны зараалаар өмнөх хаан дээр очисон тайган хин нэгнийг ордон руу нууцаар оруулж байгааг хатны туслах санамсаргүйгээр харчна. Хаантан бичгийн өрөөнд хатантай ярилцахаар очино. Ёншилийн тухай хэлэхэд хатан үнэхээр цочирдож хүлээж авч байгаач гаднаа ил гарахгүйгээр тийм үү. Тэгээд лалга болсон байх нэ. Энэ асуудлыг хаантан та надад даатгаж өгнө үү? Би өөрөө мэдээж шийдчих хэмээн хэлээ зогсож хахад гаднаас орж ирсэн алуурчин манай хаан болон хатан руу дайрна. Хаантан хатнаа хамгаалан тэр хоёр тулалдаж байх үед санамсаргүйгээр бичгийн өрөөнд маш том гал гарна. Галыг харсан хамгаалагч нар маш хурдан бичгийн өрөөнд ирэхэд хаантан алуурчны царайг харж амжина. Алуурчинч зүхтаж хаантан хатан хоёр маань аврагдана. Хаан маань би тэр алуурчингийн царайг харсан. Аавын туслах байсан. Үнэхээр аав бидэн лөө алуурчин явуулсан гэж юу хэмээн шаналн сууна. Маргааш нь тайганыг авчирч байцаагаад үнэхээр тэр алуурчин чи оруулж ирсэн үү? Чи оруулж ирсэн бол хэнийг оруулж ирсэн гэдгийг хэл. Хэний тушаалаар хаан болон хатныг алхаж оролцсон гэсэн чинь тайган зүгээр л намайг алаад өг. Би танд үннийг хэлье. Хэрвээ үннийг хэлэх юм бол миний ээжийн амийг өршөөгөөрэй гэд яг өмнөх хааны нэрийг хэлэх гэж хахад хаантан шууд нөгөө тайганы хоолойг завчаад яаж өмнөх хааны нэрийг барьж чадчихна. Өмнөх хааны нэрийг үнэхээр барьж чадлаа гэж юу хэмээн уурлана. Хаантан жоохон тайвширч ордноор алхаж байгаад хатны дүүг харна. Гэтэл туслах нь хатны дүүг. Энэ хүн чинь цэргийн жанжин. Хатны дүү. Маш том гэр бүлээс гаралтай. Мөн угсаа залгамжлагчийн нагад зах энэ хүнд айгаад идэг зүйл байхгүй хаа гэж хэлэхэд хаантан хатны дөрөв маш хорсолтойгоор харна. Хатан маань ордноосоо гарсан Ёншилтэй уулзах гад очино. Ёншилийг очиод харахад Ёншил өөдөөс нь уушлалт гухаас өөр юм хэлж чадахгүй. Хатан түүнд битгий олон юм яриа. Надад зүгээр л итэг. Чи миний хийснээр одооноос хийгэрээ гэж хэлэхэд Ёншил заа хэмээн зөвшөөрнө.
Хаантан түшмлээ дуудан би Ёншил болон хүүгээ ордонд авчирмаар байна хэмээн зарлиг буулган түшмэл хатан яах болоо хэмээн асуухад хаантан би хатны бодлыг сонирхгүй байна гин. Хатан тухайн зарлигийг сонсоод маш хуурсан хаантай очиж уулзна. Хааны яг одоо чи наанаасаа буугаадах хоёулаа хаан болон барлагын хуваар биш эхнэр болон нөхрийн хуваар ярилцах хэрэгтэй байна гэд. Хаан та надад итгээд энэ хэргийг даатгачих болоогүй мүү? Хааны татвар эмсийн асуудал бол ордны дотоод хэрэг. Үүнийг би хариуцна. Та улс орноо хариуцах ёстой босуу. Хааны өр удмыг ордны гадаа амьдарч байгаа гэдгийг мэдсээр ээжиж тэнд нь орхино гэж бодоо юу? Та надад зүгээр л итгээд хүлээж явах ёстой байсан гэсэн чинь хаантан хүлээ гинэ. Хаан хүн хүлээд гэмүү? Чи бол зүгээр л барлаг, би бол хаан. Өөр өөрсдийнхөө байр суурийг мэд хэмээн хэлнэ. Хатан үүнийг сонсоод маш ихээр уурлаад гараад явна. Оройж болж өнөөдөр хаан болон хатан хоёрын дэр нэгтгэх 6-аас гарсан өдөр. Энэ өдөрт нь хүн болгоно л бэлтэнэ. Хатныг усанд оруулж биеийг янзлна. Манай хатны маань царай нь үнэхээр баргар агаа нь харагдана. Туслах нь тийм ч юм болохгүй хааны зүүн талд хэвтэх ёстой. Хааныг майжиж болохгүй хаанд үнэхээр илдэг байх ёстой гэх мэтлэн. Хатан түүнийг сонсож жагаад би энэ өдрийг хийхгүй. Би боллоо гэд босчихно. Тэгсэн чинь туслахууд нь урд нь сүгдөөд та хэрвээ болох юм бол маш олон хүмүүс алуулах болно. Та очих хэрэгтэй хэмээн хатнаас гуйхад хатан дургүй очино. Хаач мөн баргар царайтай дэр нэгтгэх өрөөлөө явж орно. Нэгэн авхай та хоёр эхлэнөө хэмээн дохио өгөхөд хатан хаанд хандаж чи хаан болсноос хойш үнэхээр занчуу өөрчлөгдсөн. Өмнө нь бид гэж ярьдаг байсан бол одоо чи л хаан болж. Чамайг анхнаасаа ийм байхыг чинь мэдсэн бол би гэр бүлээ дэнжин 50 байна. Чиний хаан ширээнд суухад чинь туслахгүй байх байсан хэмээн хэлэхэд хаантан маш их уурлаж хатныг орхиод гараа явна. Хаан өргөөндөө гадаа хүн байна уу хэмээн ойрлоход үзэгдэл солигдож хаанд нэгэн эмэгтэйг бэлдэж байгаа харагдана. Хатан хаантай уулзгаад өргөөнд нь очиход урд нь авхаа зогсоож хаантангийн өргөөлөө орж болохгүй хэмээн хэлнэ. Хатан гайхаад юу би яахлаараа орж болдгүй юм гэсэн чинь та өнөөдөртөө орж болохгүй хэмээн хэлэхэд хатан маань дотор өөр эмэгтэй байгаа гэдгийг ойлгоно. Хааны өргөөний хаалга онгоохот хатны өөрөө авч өсгсөн хамгийн их хайртай шивгч нь зогсож байна. Үүнийг хаантан хамгийн сайн мэдж байгаа. Тэгсэн хэрнээл зориуд хамгийн хайртай шивгчнийг өөрийнхөө өргөөнд дуудулсан. Чирьяа маань өрөөндөө уйлан ганцаараа суух бөгөөд авхаатайгаа яаж таарсан үе бодно. Хүүхэд байхдаа юм хулгайлж иддэг байх үед нь авхаан түүнийг аварсан байна. Авхаан хавчаарыг зутаагаад гүөхт нь авхаан би чамд энийг өгье. Харин оронд нь чи надтай хамт яваарай гэд үүнээс хойш чирьяаныг өсгсөн. Тэр сайхан дурсамжаа чирьяа маань бодон уйлна. Хатан өөрийн шадар авхайг дуудан өчтөр орой хаанд үйлчилсэн шивгчэн болох чирьяаныг ордны ёс журмын давуу өрөмжлөхийг хүснэ. Чирьяа маань хөөрхий хатныхаа хавчаарыг хараад үнэхээр харамсаж байгаа нь харагдана. Шадар авхай чирьяанд хэрэгтэй юм байвал түүнд хэлээрэ хэмээн хэлнэ. Хатан ордноосоо гараад алхаж байтал чирьяан ирээд урд нь өвдөг сөгдөж уушлалтгүй. Хатантан минь та намайг үнэхээр их уучлаарай хэмээн хэлэхэд хатан чи надаас уушлалт гуйх хэрэггүй чиний буруу биш. Чамайг хүссэн тэр хүнээ л буруу. Чи тэр хүнд л гомдож яв хэмээн ярьж зогсож хахад ханхуугийн шадар авхаа ирэн ханхууг өвдснийг дуулгана. Хатан яаран ханхуу дээр очиход ханхуу үнэхээр нурамгай сууж ин. Арай гэж ханхууд 2-3 зутан халбагдаад өгж байтал хаантан орж ийн. Хаантан хүүдээ хүрэх гэсэн боловч хатан түүнийг зогсооно. Хаан энэ үйлдэлт нь үнэхээр их дургуйсан хатан ханхуу хоёрыг үлдээгээд гарна. Хааны тушаалаар Ёншил болон түүний хүү ордонд орж ирэн хатны амар мэндийг асууна. Хатан ханхуугийн боловсролд анхааран ханхууг одооноос ханхуу нартай хамт сургуульд явахыг зөвлөнө. Ёншил үүнийг эсэргүүцэх гэсэн боловч хатан хааны хүүхдүүд бол миний хүүхдүүд. Тиймээс би хүүхдүүдийнхаа боловсролд анхаарах нь зөв. Үүнд чи бүү садвал хэмээн хэлнэ. Энэ шөнө хаантан татвар эм болох Ёншилийн өргөөнд заларна. Ёншил хаанд хандаж би таныг хаан эзэн болно гэдгийг чи мэдчихсэн юм аа. Энэ мөчийг маш удаан хүлээлээ гэхэд хаантан Ёншилд хандаж чи урдын адил дулаахан зөөлөн хിവэрэ байна хэмээн хоёр биенийгаа хөөргөнө.
Яг энэ үед нь өмнөх хаан Тайсан нь угсаа залгамжлагч Боксооныхаа булшин дээр ирсэн туслахтаа чи тэднийг цуглуулсан уу хэмээн яриа сууж ийн. Хаантан өөрийн төшөмлүүдэд цуглуулан хуурал хийж явах ба хатны дүү хаанд хандаж өмнөх хааны цэрэг цуглуулж байгаа тухай дуулгана. Яг одоо бид нар энийг зогсоохгүй бол оройтх болно хэмээн хаанд нь хэлэхэд хаантан чи хаа юм уу би хаа юм уу? Би хаан аавынхаа эсрэг тэгээд байлдах хэрэггүй хэмээн хатны дүүгийн дуугийг хорно. Вонгён хатан маань ханхуунрын сургууль дээр зочлон ханхуунрыг хэрхэн эрдэм номд шамдж байгааг очиж харна. Ёншилийн хүү ханхуу эрдэм ном сурах дурггүй гэдгээ багштай маш бүдүүлгээр илэрхийлнэ. Үүнийг харсан хатан маань эгдүүцэн багшид хандаж та ханхуунрыг шийтгэж болохгүй тул би өөрөө шийтгэх хэмээн Ёншилийн хүүг саваагаар шийтгэнэ. Оройн нь Ёншил хүүгийнхаа шархан дээр тос дүрхэн өрөвдөн суух үед туслах авахаа хатан арай хитрхи юм а. Өөрийнх нь хүүхэд байсан бол ингэж айхтар шийтгэхгүй л явах байсан да гэсэн үгийг сонсоод дургуутсан хатантай уулзахаар босно. Ёншил хатны өргөлөө маш бүдүүлгээр дайрж орж ирнэ. Хатан хоёр дүүтэйгээ ярилцаж байсан бөгөөд хоёр дүүгээ гарган Ёншилтэй ярилцахаар шийднэ. Ёншил хатанд хандаж та надад дургүй болохоор хаантан миний өргөөнд байн морлоод би хаантанд нүгэлжилж байгаа болохоор та миний хүүд тэр ууралсан уураа гаргасан уу? Таныг би ийм аимшигтай хүн гэж үнэхээр ботсонгүй хэмээн хэлэхэд хатан би чамд одоо ханхуугийн боловсролын тухай тайлагнах ёстой юу гэсэн чинь Ёншил хаантан надад хэлсэн танай гэр бүлийг үнэхээр аимшигтай гэж хаантан танай гэр бүлтэй байхад аимсгалж чаддгүй гэсэн гээд хэлсэн чинь манай хатан Ёншилийг хоёронтой алгадаж аваад яг одоо миний нүднээс даалдор дахиж би чамайг хармааргүй байна хэмээн хэлээд Ёншилийг өрөөнөөсөө хөөнө. Маргааш нь ордны ахлах авахаа Ёншил дээр ирэн таны царай ийм болсон тул хаантанд үйлчлэх боломжгүй. Та ямар нэгэн шалтак хэлэн үйлчлэх өдрөө өөрчлөнө хэмээн гуйхад Ёншил хаан үйлчлэх өдрөө өөрөө сонгодог би биш. Тэглээж хаанд үйлчлэх нь татвар юмс бидний үүрэг хэмээн авахайг хөөж гаргана. Ёншилийн говийн туслах авахаа гаднаас будаг шунх авчирхад Ёншил түүгээрээ өөрийнхөө царайг илүү тодтгоно. Тэгээд авахаадаа би одооноос хуучин Ёншил бишээ. Өөрчлөгдөх болно хэмээн хэлж хагаад хааны тусгай авахаа орж ирэн Ёншилийн амар мэндийг мэднэ. Ёншил түүнд хандаж чи надтай нэгд. Хаан одоо хэний талд байгаа гэдгийг чи хамгийн сайн мэдж байгаа. Хэрвээ хоёулаа хүчээ нэгдэхгүй бол хатны нөлөөнөөс гарч чадахгүй хэмээн Чирионд хэлнэ. Чирионч түүний сонсоод үнэхээр их гайхна. Насан туршдаа хатандаа үнэнчээр зүтгэсэн Чирион үүнийг сонсоод маш их айсандаа хатандаа үйлчлдэг байсан хуучин шивгчнийхээ хувцсыг гаргаж өмсөд хатан дээр яаран гүн очиж уушлалт гуйж миний буруу биш байсан гээдтэй та намайг хажуудаа аваач хэмээн уйлангуйна. Гэхэд хатан чи бол хааны тусгай хүн. Тиймээс өөрийнхөө байр суурийг мэд. Миний ордонд үйлчлэгээ болоод чи удаж байгаа. Яг одоо гар хэмээн тушаана. Чирионч түүнд гомдон хатан та намайг ингээд хайж байгаа мó гэхэд хатны туслах авахаа чи сэрж үз чи өөрийнхөө байр суурийг сайн мэдэх ёстой хэмээн явуулна. Орой болж хаантан Ёншилийн өргөөнд заларна. Түүний хацрыг хараад хатан ингэснүү хэмээн асуухад Ёншил худлаа уйлан хатныг ховлоно. Чирион хааны туслах авахаа дээр очин хатны өгсөн зөвлөлтийг өгөөд хаантантай нэг шүнийг өнгөрүүлэх боломж надад олгож өгөөч хэмээн гуйна. Маргааш нь хаантан Ёншилийн хацрыг яагаад ийм болсон тухай авахааныг суулган асууна. Хатны туслах авахаа юу ч хэлээгүй байхад хааны туслах авахаа хаантан минь бид нар сайн мэдгүй. Гэхдээ Ёншил авахаа Чирион авахааг дуудан бүх хүнийг хэлсэн. Та түүнээс очиж асуу хэмээн хэлнэ. Хатны дүү өөрийнхөө эрүүл мэндийн байдал муу байгаа учраас далбан тушаалаа хүлээлгэн өгөө хэмээн хаантанд хүсэл тавина. Хаантан ч түүнийг хүлээн зөвшөөрж хатны дүүг суудлаас нь буулгана. Өмнөх хаанаас мэдээ ирж хаантныг ёслолд ирэхийг хүснэ. Хаантан ч түүнийг сонсоод хаан аав уу хэмээн баярлана. Сохор үзмэрч өвгөн хатны дүүгийн дэрэн өмнөх хааны гантиг өргөх ёслолд нэг л хачин байгааг дуулгана. Хатан юу нь хачин байна хэмээн асуухад мөхөс би мэдээгүй байна. Гэхэд хатан чи тэгвэл яаралтай мэдээ дээр юу олж мэдснээ бушуухан бидэнд дуулгаарай хэмээн явуулна. Хаан дүшмлээ дуудан хаан аав маань бодол нь өөрчлөгдсөн болов хэмээн хэлэхэд дүшмлэн түүнийг болгоомжтой байхыг сануулна. Хатан оройн нь гэртээ очиход хатны ээж маш гуйлан өмнө нь Ёншил одоо Чирион хэмээн уйлна. Түүний нөхөр нь түүнийг аргадаж хатанд илүү хэцүү байгаа чи битгий уйл хэмээн хэлнэ. Хатны аав нь хатанд хандаж одоо бид нар бууж өгөх цаг бололтой. Тиймээс бид нар чимээгүй байх нь зөв сонголт хэмээн хатанд зөвлөгөө өгнө.
Хаан Чирён дээр очин юу болоод байгааг асуухад Чирён би хаан болон хатанд хоёуланд нь үйлчлэгээ гин. Хаан тэгвэл чи хатны дүүнэртэйгээ юу ярьж байгаа тухай надад мэдээлээ гэхэд Чирён хариуд нь та тэгвэл над дээр сард 2 удаа ирээ хэмээн тэр хоёр ярилцсан. Хаан ч Чирёныг хараад чи хатны хамгийн хайртай шивгч мөн үү гээл асуув. Өмнөх хаан Тесаны гантиг өргөх ёслолын өдөр хаан хатан хоёр маань уулзалтна. Хатан хаанд хандаж Ёншилийн хэрэгт ичиж байгаагаа хэлэхэд хаан хар цагаан дуугүй сүвт хэрэглүүгээ ороо суучна. Хатан маань мөн сүвтээ суун тэд гантиг өргөх ёслолын газар руу хөдлөнө. Тухайн газарт маш өндөр хамгаалалт тавьсан ба ирсэн бүх хүмүүсүүдийг шалгаж зэр зэвсгийг нь хураан нэвтрүүлнэ. Өмнөх хаан Тесаныг ламтан угтаж авахад хаанд нь тэнгэр рүү харснаа. Дээр үед өмнөх хаан ингэж хэлж байсан. Тэнгэр хааныг тодорхойлдог. Ганц хаанд хайртайдаа биш, олон түмний төлөө гэж. Олон түмний төлөө юу хийх вэ хэмээн би бодлоо гэж утга учиргүй юм хэлэн явж орно. Хаан болон Вонгийн хатан нар сүмд ирэн өмнөх хааны амар мэндийг мэднэ. Хаантан өмнөх хаанд хандаж таны царай амар амгалан харагдаж байна гэхэд Вонгийн хатан биднийг ийм утга учиртай газар дуудсан талархлаа хэмээн хэлэхэд өмнөх хаан тэр хоёрыг маш жигшилтэйгээр харна. Сохор үзмэрч өвөө үүдэнд ирсэн би хатанд яаралтай мэдээ дуулах хэрэгтэй байна. Намайг оруул хэмээн хэлэхэд үүдний харуул түүнийг оруулсангүй. Хатны дүү сохор өвгнийг харан нэвтрүүлнэ. Ёслолт эхэлж хаантан болон өмнөх хаанаар ёслолд оролцоно. Хатны дүү хатан дээр ирж сохор өвгний тухай дамжуулна. Хатан яаран очоод юу юм хэмээн асуухад сохор өвгөн урд нь сөхрөөд гантиг биш хэмээн хэлнэ. Хонх дуурах дуунаар танхимын голоор гантиг орж ирнэ. Өмнөх хаан түүн рүү ойртно. Гэтэл хатан наадхаа онгойлгож болохгүй хэмээн орилон гүйж ирэхэд өмнөх хаан айл хизээний онгойлгочихсон. Өмнөх хааны шийдсэн зэвсгэнд хатан маань хааныг хамгаалан урдуур норж өөрөө шархтана. Хаантан үүд маш ихээр зочирдон цэргүүд нь хаан болон хатныг хамгаалан тулдна. Хаантан босч ирэн үүнийг зогсоож өмнөх хаанаас энэхүү гантиг өргөх ёслолыг дуусгах нь хэмээн гуйна. Өмнөх хаан ч үүнийг зөвшөөрж гантиг өргөх ёслол дуусна. Отож Монгийн хатны шархыг гэмчлэн хаан хатнаас чи яаж энэ халдлагыг мэдсэн бэ хэмээн асуухад хатан би зүгээр л таамагласан юм аа хэмээн өнгөрөөнө. Хаан өөрийн биеэр өмнөх хааны бослох тусалсан хүмүүсүүдийг эрүүдэн шүүн. Гэтэл Эртний Чусооны 3 дугаар армийн захирагч Габриэлчугийн нэрийг сонсоод үнэхээр их гайхаж хаан аав намайг алсныхаа дараа ордон руу дайрах байсан гэж юу хэмээн хаан аав дээрээ очино. Энэ бүхэн таны буруу байсан. Та намайг хамгийн шилдэгэнд байгаасай гэж хүсдэг байсан. Би ах дүүнрээ алаагүй харин таа л үр хүүхдүүдэд алсан. Тиймээс таныг би энд насан турш чинь хорж байна хэмээн хаан аавдаа хэлнэ. Хаан цуснууч болсон хувцастайгаа Ёншилийн өрөөнд ирэхэд Ёншил түүнийг тэрж авснаа. Би таныг ойлгож байна хаантаа. Хатан таныг үнэхээр их ганцаардуулж би таныг хамгаалах болно хэмээн өрөөнөөс гарan хааныг ганцаарангийн үлдээхэд хаантан цөхөртлөө уйлна. Маргааш нь хаан дүшмдүүдтэйгээ хуралдан хачин мэдээлэлээр суурлан хаав хүү хоёрын эвлэрэх боломжийг боснуулсан бэрийн ёс зүйг алдсан хатан суудлаас нь буух журмыг хилцүүл хэмээн тушаана. Хатны хоёр дүү яаран хатан дээр ирж хаан яаж танд ингэж хандж чадчихна? Хааныг хаан ширээнд суугт нь та ямар их тус оллоо хэмээн хэлэхэд хатан наад үг хэл амаа хэмээн дууг нь хорно. Энэ үед хааны тусгай авахай Чирён хатан дээр бараалахаар ирнэ. Хатан хоёр дүүдээ хандан энэ бүхний цаана өмнөх хаан ганцаараа байгаа гэж бодохгүй байна. Энэ их хүчийг хөдөлгөх хөшүүрэг бол Санван л байх ёстой хэмээн хааны өөр нэгэн ахын нэрийг хэлнэ. Энэ бүгдийг Чирён хатны өргөөний гаднаас сонсон зогсно. Үүнийг ажигласан ахлах авахай хатанд дуулган хатны хоёр дүүж гарна. Чирён хатны өргөө рүү орон хатантан минь би хаанд бие өгсөн ч танд зүтгэсэн хിവэрэ байгаа. Миний сэтгэл танаас өөрчлөгдөөгүй хэмээн хэлэхэд хатан Чирён руу харан чи өөрчлөгдсөн байна гин. Хатын хэлсэн энэ үгэнд нь хорсон Чирён хааны туслах авхаа дээр очин би хааны хүүхдийг гаргамаар байна. Би нуган үр төрүүлмээр байна. Та надад туслаач хэмээн гуйхад хааны туслах авхаа Чирён туслахаар болно. Энэ үед нь Ёншил туслах авхаадаа хаан хизээж хатныг хатан ширээнээс нь буулгахгүй. Би яаж хааны сэтгэлээс хатныг арилгах вэ хэмээн асуухад Ёншилийн туслах нь хатагтай минь та битгий санаа зовоо. Ямар ч ир хүн хатуу эмэгтэй дургу эдийн л гэж авч байгаа юм.
Манай Монгио хатан гадаа агаарлаа зогсож идэл шадраа авахаа нэрээд өөрт нь санаа зовж байгаа тухайгаа хэлнэ. Хатан маань битгий надад санаа зов. Би ямар ч байсан ханхүүнрээ хамгаалнаа хэмээн хэлнэ. Ханхүүнрийн сургууль дээр хатан ирсэн тэднийг хэрхэн эрдэм ном хийж байгааг харна. Ёншилийн хүү ханхүү Ибигийн сурах бичгийг хараад тун ихээр магтана. Чи сураад удаагүй байгаа хэрнээ маш сайжирсан байна хэмээн. Ингээд байж л хаантан ирэн манай хатантай ярилцахаар ирнэ. Хатан тэр хоёр тусдаа ховийлахна уулзахад хаан өмнөх удаад яаж чи тэр хэргийг мэдсэн. Яг одоо ховийн мэдээлэгчүүдэд байл би өөрөө мэдээд бүгдийг хийх болно хэмээн хэлэхэд хатан чи энэ шалтгаанаас болоод л намайг хатан суудлаас буулгахыг хүсэе юу? Энд мэдээлэгч нар байгаа болохоор чи одоо амьд хаан ширээнд сууж гин. Тэглээч өмнөх хаан энэ бүгдийг ганцаараа хийсэн гэж бодоё. Ард нь маш том хөшүүрэг байгаа. Энэ бол Самвон хэмээн хааны ахын нэрийг хэлэхэд хаан мэдэж байгаа хэрнээ үнэнтэй нүүр тулж чадахгүй. Би тэгээд аав ах хоёртойгоо тулдах хэрэггүй хэмээн асууна. Хатан та үнэн бодит байдалтай эвлэрч чадахгүй бол би чадна хэмээн хэлэхэд хаантан би бол хаан чи бол зүгээр л албат хэмээн уурлан явх болно. Хааны ах Санвон ордноос гарan сүмд очин өөрийнх нь төлөө нас барсан хүмүүсүүдийн төлөө залбирна. Түүний туслах түүнд бид нар танд Банвоноос хаан ширээг танд булаан авч өгөх болно хэмээн хэлэхэд Санвон би өөрийнхөө төлөө дахин цус урсгахыг хүсэхгүй байна хэмээн илэрхийлнэ. Нэгэн байшинд хуучин Гап Ялчуугийн хүмүүс цугларан нууц уулзалт хийн. Тэдгээрээ нэг нь хаан болон хатан руу маань дайрж байсан өмнөх хаан Тайсаны туслах Бомбон. Тэрээр өмнөх хааны үгийг дамжуулах ба бид нар үргэлжлүүлэн цэргээ цуглуулах болно. Хаан болон хатанд нэг л өдөр сэмхий гарч ирнэ. Ханхүү Самвон биднэртэй нэгднэ хэмээн дамжуулахад үүнийг гадаа нь сонсож байсан хатны мэдээлэгч маш хурдан хатны дүүдээр очин дамжуулна. Хатны дүүч түүнийг сонсоод ихээр цочирдно. Ёншилийн ховийн туслах авхаа дээр нь хэн нэгэн ирсэн боотолтой юм өгöd үүнийг чинь Санвон ханхүүгийн ордонд оруулаад өгөө хэмээн хэлнэ. Өмнөх хаанг хоолоо иднүү хэмээн гуйхад өмнөх хаан би Санвон ханхүүтэй уулзмаар байна хэмээн эсэргүүцэн хоолыг шиднэ. Ордны авхаа Санвон ханхүүд өмнөх хаан Тайсан өөртөө нь уулзах хүсэл тавьсан тухай дуулахад ханхүү уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Чирён хатан дээр бантан зутан байрж гүйж очиод хатантан минь би бол таны хүн та надад итгээж гэж асуухад хатан тэгвэл чи надад хааны бодлыг зөөж өг хэмээн хэлнэ. Гэтэл Чирён хэрвээ тэгвэл би таны дэргэд ойр ойрхон үйлчиж болох уу гэж асуухад хатан Чирёны дотор юу байгааг юу бодож байгааг мэдсээрэн бэжж тэг гэд зөвшөөрчнө. Хаантан оройн нь Чирёны өргөөнд ирэн за чи хатны тухай юу сонсон тэрийгээ хэлэх хэмээн хэлэхэд Чирён Санвоны тухай ярьж илээ гэхдээ яг юу ярихыг би сайн сонсч чадаагүй гэхэд хаантан чи хаанд зүтгэх юм уу хатан зүтгэх юм уу аль нэгийг сон хэрвээ чи надад үнэнчээр зүтгэх юм бол би чамд өөрийгөө өгье гэд тэр хоёр шүнийг хамт өнгөрүүлнэ. Маргааш өглөө нь Чирён хатны амар мэндийг мэдгэд хатан хааныг асууна. Чирён хааны бие лагшин сайн байгаа. Өчтөр үнэхээр сайн унтаж амарсан гэхэд хатан өө чи миний орыг үнэхээр сайн орлжээ. Маш сайн үйлчилсэн байна хэмээн инээж явуулна. Гэтэл хатны хоёр дуу ирээд хатанд мэн улсын сайд эргэж байгаа. Сайд эргэж байгаа болохоор хатныг түтгэлзүүлэх асуудал хойшлогдох байх хэмээн хэлэхэд хатан эрт баярлах хэрэггүй хэмээн сануулна. Ёншилийн туслах эмэгтэй Санвон ордны ахлах авахад нөгөө боотолтой амийг өгснөө та Санвон ханхүүд үүнийг дамжуулж өгнө үү гэд яваад өгнө. Хаан түшимдүүдэд дуудан ирж байгаа Мэн улсын элч нарын тухай ярина. Мэн улс яг одоо дайнтай байгаа учраас манай улсад ирж байгаа зорилго нь маш их хэмжээний морь давхаар ирж байгаа. Тиймээс биднэрт морь бэлтгэхийн тулд хугацаа хэрэгтэй. Мэн улсын сайд өмнөх хаан Тайсантай үнэхээр сайн найзууд байсан. Тиймээс бид нар хугацаа авахын тулд хатнаас тусламж гуйж хатныг өмнөх хаан Тайсантай уулзуулахар явуулах хэрэгтэй гэн. Хаантан үүнийг сонсоод хатныг дуудан чи өмнөх хаан Тайсантай очиж уулз. Хэрвээ дэх юм бол би чиний хатны суудлаас буулгах хэлцүүлгийг чинь зогсоё хэмээн тэр хоёр тохиролцсон. Энэхүү сайхан мэдээг сонссон хатны шадраа авахаа маш хурдан зурхаач тэр очин хаан болон хатны дэр нэгтгэх өдрийг яг одоо гаргаад өг гээл хэлсэн чинь зурхаач өө баар өдөр байна, бийж өдөр байна, болохгүй юм байна. Ойрын хугацаанд шуургатай бороо орно гээл тэгсэн чинь манай шадраа авахаа тэгвэл өнөөдөр болно. Тэгвэл өнөөдөр хий гээл амар хөөр хийнэ гээл гараа явчихна. Тохиролцсон ёсороо манай Монгио хатан өмнөх хаан Тайсантай уулзахаар явна. Очоод амар мэндийг асуухад өмнөх хаантан чи шууд л ирсэн зорилгоо хэлэх хэмээн хэлнэ. Хатан маань та одоо Мэн улсын элч нарыг ирж байгааг мэдж байгаа. Тэд нар биднээс маш хэмжээний морь авах болно. Та
Элчтэй маш сайн найзууд учраас биднэрт цаг хожоод өгөөч хэмээн гуйхад Тайсан Вонгийн хатанд хандаж одооны байгаа хаан бол чиний бүтээсэн хаан. Чи илүү их цус урсгахыг хүсэж гинүү хэмээн асууна. Хаант нь тухайн үед ирэн хаан аваа одоо ирж байгаа элчин сайд таны хамгийн сайн найз. Тиймээс би танаас тусламж гуйж гинэ хэмээн хэлэхэд өмнөх хаан Тайсан хаанд хандаж чи яасан хаан болох гэж оролдоод л байна уу? Би хаан болсны учир юу гэж өсөглөнд нэрвэгдсэн ядаж зүдэрж байгаа ард түмнийг хараад түүнд туслахын тулд би хаан болсон. Харин чи бол язгууртан угсаатай эрх мэдэл дуртай хүмүүсүүдийн эрх мэдлийн дэмжихийн тулд хаан болсон хэмээн инээн. Би яахав ард түмнээ бодоод тоо хоёр туслая гин. Буцах замдаа хатан хаанд хандаж өмнөх хааны хэлсэн бүгд буруу гэхэд хаантан би өнөөдөртөө ядраад байна гэд хатныг орхиод яваад өгнө. Хатан маань ордондоо эргэж ирэхэд шадраа авахаа өнөөдөр хаан та хоёрын дэр нэгтгэх шөнөө хэмээн хэлэхэд хатан дургүй байгаагаа илэрхийлнэ. Хатан шадраа авахайг хаан дээр очин ямар бодолтой байгааг нь асуугаад иргэмэн явуулна. Шадраа авахаач хаан дээр очин өнөөдөр хатан та хоёрын дэр нэгтгэх өдрөө хэмээн хэлэхэд хатан ямар бодолтой байна гэхэд хатан дургуутсан хэмээн хэлнэ. Тэгсэн хаантан тэгвэл би өнөөдөр очино хэмээн хатан болон хаан хоёрын дэр нэгтгэх шөнө эхэлнэ. Шадраа авахаа үнэхээр их сэтгэл гаргаж дэр нэгтгэх ёслолт хэрэгтэй азарган дахиа ор хүнжлийн даавуу өрөө гэд бүгднгийн сайн бэлдэж авна. Хаантангч бэлдээд хатныг ч бэлдээд тэр хоёрыг дэр нэгтгэх өрөөлөө оруулна. Хатан хаан хоёр маань нэгээл яазгүй. Тэгсэн нэг авахаа за одоо эхэлж болноо гин. Тэгснээ дахиад хоёрынтоо дахиад эхэлж болноо 2 дугаар раунд гэл. Хаанч бүр гинт босч ирснээ гадаа хүн байна уу гэл. Тэгсэн авахаа орж ирсэн чинь би дөнгөж хаан болоод удаагүй болохоор сайн ёс журмыг мэдэхгүй байна. Тийм болохоор бит хоёр заагаад үгээл авсан. Хатанч бүр гайхаад яг одоо энэ авахыг гарга гэхэд хаантан зүгээр л чи дагаад хий гин. Хатан чи надад юу батлах гээд байгаа юм? Намайг дуулууртай бай хэмээн ингэж байгаа мó гэд дургуутсан хааныг орхин өргөнөөс гарна. Авахаа нарч бөөн асуудал юу болоод байна хэмээн сандралдаж шадраа авахаа хаан дээр очин өшөөгөөрөө энэ бүхэн миний буруу гэхэд хаантан шадраа авахад хандаж дахиж хатантай дэр нэгтгэх хөшөөнийг битгий тавал хэрвээ дахин тавлсан байвал би чиний толгойтой ярина хэмээн шадраа авахад томоохон сануулга өгнө. Хатны туслах авахаа шадраа авахаа дээр очин ямар эмэгтэй хүн үйл хийж явахдаа хэн нэгнээр заалахыг хүсэх юм бэ? Хатан ч гэсэн эмэгтэй хүн шүү дээ хэмээн ярилцсан зогсно. Хатныг сэдмээ мэтгэл хийж яхад хаантан ирснээ чусан эмэгтэй хүн сэлмээр оролддгүй гэхэд хатан би тэгээд нүрээ будаа дуулууртай байх ёстой юу гэхэд хаантан тиймэл гин. Хатан та эрх мэдэлтэй болоод үнэхээр их өөрчлөгдөжээ. Хин нэгэнтэй тэр эрх мэдлээ хуваалцахыг хүсэхгүй байна уу гэхэд хаантан үгүй би хүсэхгүй байна. Тиймээс чи одооноос ухаантай бай гэж хатанд хэлнэ. Хатны дүү яаран хатан дээр очиж өмнөх хаан Тайсаны туслах Вомбон нууц цэргүүдтэйгээ нийслэл тун ойрхон ирсэн байна. Өмнөх хааныг Мин улсын элчтэй уулзаад яг буцах үед нь дайр тээж өмнөх хааныг хулгайлах бах. Хэрвээ тэгэх юм бол Га Белчогийн цэргүүд нэгдэж Самвон ханхуг хаан ширээнд суулгахын тулд ордон руу дайрна. Хэрвээ тийм юм бол улс тэр чигтээ хөмрөх болно хэмээн хатанд хэлнэ. Хатан үүнийг сонсоод яг одоо хаанд нь дуулах хэрэгтэй гэхэд дүүн түүнийг зогсоож энэ бол бидний нууц мэдээлэлээс ирсэн мэдээ. Хаан хэрвээ биднийг зарлиг зөрчсөнийг мэдэх юм бол шийтгэх болно гэд хатныг зогсооно. Ёншил тусгай авахаа Чирёныг өргөөндөө дуудан ингэсэг бэлэглэнэ. Харин Чирён Ёншилийн туслах авахаа зүүсэн бөгчөнд нь нүд унана. Вонгийн хатан Чирёныг өргөөндөө дуудан чи надад үнэнчээр зүтгэдэг гэлөө. Тэгвэл Ёншилийн хувийн үйлчлэгч авахыг хэр сайн мэдвэ хэмээн асууна. Тэд хамтдаа хааны өргөөнд очин өмнөх хаан Тайсаныг ордон руу ирэх замд нь оргуулах гэж байна. Хэрвээ тийм бол Га Белчогийн цэргүүд нэгдэж тэд нийлэн ордон руу дайрах болно. Гэхэд хаантан чи яаж үнийг мэдсэн? Чи зарлиг зөрчсөн байх нэ? Энэ бүхэн худлаа бол хатан чи амиараа төлж чадах уу гэхэд хатан тийм ээ би чадна. Айл хизээний бослог гаргагчдын гарын үсгтэй баримт Самвоны гарт гүргэгдсэн байгаа. Гэхэд хаантан ордон ийм амар чанга хамгаалалттай хад яаж орж ирдیں гэхэд Чирён өшөөгөөрөө хаантан минь Ёншил хатагтай хувийн туслах эмэгтэй өөрийн хэр хэмжээнээс хэтэрсэн бүгж зөөсөн байсан хэмээн хэлнэ. Ёншилийн хувийн туслах авахыг байцаахад нөгөөдөг чинь аим гуугаад бүх хүннээ хэлнэ. Ордны тэргүүн авахаа хаанд нь бараалган хэлэхэд хаантан маш ихэр хэлгэнэхэд хатан хааныг зогсоож Самвон дээдэс сохроор хэн нэгэнд итгээгүй гэж хэлнэ. Хаантан ордны хамгаалттай хамт Самвон дээдсийн ордонд очин яг одоо нэгж хэмээн зарлиг болгоно.
Бослого гаргагч нарын гарын үсгтээ цаасыг олоход хаантан "Ах та их орон хаан эзнээсээ урвахыг хүсэе юу?" гэж асууна. Сонвон дээдэс "Би үүнд оролцоогүй. Тийм болохоор би үүнийг урвалт гэж бодохгүй байна. Би өөрийнхөө хүмүүсүүдийн цусыг дахиж харахыг хүсэхгүй байна" хэмээн хэлнэ. Хаан Монгион хатанд "Би чамаас өөр итгэх хүн алга. Тиймээс чи хаан эцгийг минь ордон эргүүлээд аваад ирээч. Энэ зам нэлээд аюултай гэдгийг би мэдж байгаа" гэнэ. Өмнөх хаан Тайсан Мин улсын элч нарыг гаргаж өгнө. "Баярлаа, баяртай" хэмээн зогсож байхад нэг морьтой хүн ирэх ба энэ нь манай Монгион хатан. Хааны хүсэлтээр манай хатан өмнөх хаан Тайсаныг ордонд аюулгүй авчрах даалгавар авсан учраас түүнийг авч явахаар ирсэн нь ийхүү. Тэр хэд замдаач гарч ордон руу явахаар болно. Тэдний явах уулын замд нь өмнөх хаан Тайсаны туслах Вомбом өөрийн цэргүүдтэйгээ отолтхийн дайран өмнөх хааныг оруулах гэж оролдоно. Хатны дүү ордны цэргүүдтэй орж ирэн тэднэрт нэмэлт хүч болон энэхүү орголтын зогсооно. Өмнөх хаан Тайсаны төлөвлөгөө нурсан учраас үнэхээр их уурсан манай хатан руу дайрахад Санван дээдэс ирээд "Хаан аава та одоо болно уу? Би энэ ат нүнрийн тэмцлийг зогсоож байна. Би хаан эзэн үнэнчээр зүтгэхээ амласан" гэхэд хаан бүр маш их уурлаад "Чи ааваасаа эцгээсээ урваа юу? Би тэр мөг алж иж санаа амарна. Огт би зогсохгүй" гэд явна. Санван дээдсийн төлөө бослого гарган гарын үсгэд зурцгаалсан босгогч нарыг цуглуулan Санван дээдэс урдна. "Би одооноос хаан эзэн үнэнчээр зүтгэх болно. Ах дүү нарын тулааныг боль. Бид хоёр бол ах дүү хоёр. Тиймээс ямар ч эрх мэдлийн төлөө тулдах шаардлагагүй. Та бүхэн ч гэсэн намайг дагаад хаан эзэнд үнэнчээр зүтгэнэ үү" хэмээн гуйна. Хаантан ч үүнийг сонсоод зогсож бөгөөд хаанд би үнэнчээр зүтгэнэ гэдгийг амлаж байгаа учраас адууны цустай сархтыг хүртье хэмээн ууна. Хаан ч мөн Санван дээдэс миний төлөө зүтгэх учраас та нар ч гэсэн миний төлөө зүтгэмээр байвал босч ирээд энэхүү сархтыг хүртнэ үү хэмээн хэлэхэд нөгөө босгогч нар нь ч босч ирж хамт хүртцгээв. Ёншилийн хувийн туслах авахын хааны бослогын хэрэгт нэр холбогдсон болохоор Ёншил маш том шийтгэл хүлээх болно. Үүнийгээ ч мэдж байгаа болохоор үнэхээр их айд сууж байгаа нь. Хааны тусгай авахаа Чирён Ёншил дээр ирэн "Одоо танд тусалж чадах нэг л хүн байгаа. Энд бол хатантан. Та хатнаас очиж тусламж гуйх хэрэгтэй" гэхэд Ёншил "Би хүсгүй байвал яах вэ" гээл асууад Чирёнч "Хатантан минь та хүүгээ бодох хэрэгтэй, ханхууг бодох хэрэгтэй" гэхэд Чирён үнэхээр хүсгүй байгаагаа дуулгана. Үзэгдэл солигдож хааны өргөөнд түшимдүүд хааны бослогт нэр холбогдсон татварын болох Ёншилийг цаазаар авч өгнө үү хэмээн ар араасаа өргөх бичиг орж ирнэ. Хаантан ч үүнд санаа зовж түшмэттэйгээ ярин "Би хэрхэн энэ асуудлыг зохицуулах вэ" гэхэд түшимд нь "Та хаантан минь хаан ширээнд суугаад тун хэцүү байсан. Энэ хаан ширээг бэхжүүлэхэд илүү хэцүү байх болно. Тиймээс өөрийнхөө сүр жавхлан баталж харуулan та Ёншил татвар эмийг цаазаар авч өгнө үү? Хэрвээ тэгхгүй бол танд ард түмэн болон түшимдүүд чинь эргэлзэх болно" хэмээн хэлнэ. Хатан маань агаарлангаа шадар авахайдаа "Хэрвээ би татвар эм Ёншилийг цаазаар авахын зөвшөөрчвөл ард түмэн намайг хааныгаа хардсаар агаад татвар эмийг хороочлоо гэж ярих бах та" гэдгсэн чинь шадар авахын "Үгүй дээ хатан минь, та огт битгий тэгж бод" гэд хатныхаа сэтгэлийг өргөнө. Ёншил хатны өргөөнд ирэн хатан бараалхахад хатан түүнийг буцгана. Ёншилж өвдөг сөгдөж уйлан "Хатантан минь, та намайг авраач дээ. Би юу ч мэдээгүй. Та намайг л авраад өг" гэд уйлаа сууж хат нь хаан ирнэ. Хааныг хараад "Хаантан минь, би юу ч мэдээгүй. Та Ёншилигээ авраач дээ" гээл гуйсан чинь хаантан шууд хатны өргөөнд орсноо. Хатан таны эцэг эрдэм номтой эрх мэдэлтэй маш том зөвшмөл хүн. Тиймээс өөрийн хүмүүстэй хэлэн татвар эм Ёншилийн цаазаар авах тухай өргөх бичгүүдийг зогсоож чадна. Энэ бол миний сэтгэлээ тайтгаруулдаг хүн. Би хаан хэрнээ нэгмөө татвар эмээг ч аварч чадахгүй байна. Би чамайг энэ хүнийг авраасай гэж хүсэж ин хэмээн хэлэхэд хатантан маш их уурлан гомдож "Би энэ хүнд хайртай гэж чи хэлээч. Хэрвээ надаас хүсэх биш гуйвал яг би зөвшөөрье" гэсэн чинь хаантан "Хаан эзэн гуйх хэрэггүй. Чи Ёншилийг өгөх гэж байгаа юм байна те" гэд хатны өвөр дотроос хаантан хутгын сугалж аваад Ёншил дээр очингуудаа "Чи өгөхгүй болохоор битгий санаа зов. Өгсөн юм шиг амьдраарай" гэд Ёншилийг хөвлий тус газар нь хутгаад өрнө. Энэ үйлдэлт нь хатан маань үнэхээр их зочирдон "Гадаа хүн байна уу" хэмээн орилж Ёншилд туслана. Ёншилийг отож үзэн "Таны амь насанд чинь аюулгүй. Гэхдээ та дахиж хүүхэд гаргах боломжгүй" гэхэд Ёншил маш ихээр уйлна. Үүнийг хараад Чирён үнэхээр их багталтайгаар сууна. Манай Монгион хатан Ёншил дээр очиод
Чи өөрөө л ийм байдалд орлоо. Нэг ирээр өөрийгөө хэмжсэн чинь энэ гэхэд Ёншил хүүхэд гаргаж чадахгүй татвар юм ямар татвар юм байх юм бэ гэхэд хатан одоо л чамайг аврах хүн бол чи өөрөө. Тиймээс ухаантай бай гин. Хаантан Чирионы өрөөнд хонон хэмээн хил дуулгана. Түүнийг хүлээж байгаа Чирион дээр хааны ахлах авахаа орж ирснэ. Хааны хүсэж байгаа нэг зүйл бол энэ улсыг удирдах байгаа эрх мэдэлтэн түшимлүүдийг зогсоох. Тэдний гол цөм бол хатан болон хатны гэр бүл. Тиймээс хаан хатан хоёр дайсагнах нь ойлгомжтой. Одоо хааны дэрэгт хатанч байхгүй, Ёншилж байхгүй. Тиймээс танд боломж байна гэхэд Чирион үнэхээр их баярлаад сууж байгаа нь харагдана. Хаантан ордноос нууцаар гарна нэгэн тариалангийн талбай дээр очиод энэ хэний газар вэ гэхэд хааны туслах. Энэ бол хатны дүү болох Мин гэр бүлийн ахан дүүсийн тариалангийн талбай. Нийслэлийг Гегон руу нүүлгэн гэх мэдээллээс өмнө тэднэр тариаланчдаас их хэмжээний газрыг маш хямдаар авсан гэж би дугуулсан хэмээн хаантанд айлтгана. Хатны хоёр дүү хатантан бослогт оролцсон татвар юм Ёншилийг аврах боломжтой байсан ч үүнд оролцоогүй. Түүнээс болоод хаантан өөрөө Ёншилийг шийтгэж аварлаа. Ингэхлээр манай ихчил хэцүү байдалд орлоо хэмээн ярилцсан. Хаан туслахтайгаа урлаг судлаач нэгэн язгууртын айлын зочлоно. Тухайн айлын язгууртан охин хөгжим даран хаан түүнийг харан баясан сууна. Гэтэл хааны туслах түүнд хандаж та энэ эмэгтэйг богтлон авч сэтгэлээ дэвтэнэ үү? Мин гэр бүлийн эд хөрөнгийг харсан шүү дээ. Хатны сүрж авахыг буулгая гэвэл биднэрт язгууртан татвар эмсэх хэрэгтэй. Тиймээс та хүчээ нэмэхийн тулд язгууртнуудтай холбоо тогтоон ураг садан болох нь зөв. Тиймээс та язгууртан гэр бүлтэй албан ёсны хурим хийгээд охиныг богтлоод авчих хэмээн зөвлөнө. Хаантан төшмөлдөө би гүнхүүний охиныг татвар эмээ болгон авах бодолтой байна. Мин гэр бүлийн хүчийг бууруулахын тулд хинтээж нийлэхэд би бэлэн. Тиймээс чи хуримд бэлт гэхэд төшмөл хаантан би Мин гэр бүлтэй найз нөхдөй харилцаатай. Тиймээс чадахгүй нь гэсэн чи хаантан тэр тусмаа чи хийх ёстой хэмээн төшмөлдөө даалгана. Ёншил хааны өмнө эрен өвдөн сөгдөн хаантан та намайг үгсэн мэт амьдр гэлөө. Би үнэхээр үгсэн мэт амьдрч чадахгүй. Та надад хайргүй байсан гэж юу? Надаас тайтгарал олдог байсан гээдтэй гэд өшөөл гун уйлахад хаан түүнийг тоохгүй явчихна. Маргааш нь Монгион хатан ханхүү нартайгаа цайлж байтал Ёншилийн хүү Эб ханхүү сэтгэлэн завинсан харагдана. Түүнд хандаж хатан маань битгий санаа зовоо ээжтэй. Би түүнд тусгаалan анхаарал хандуулах болно хэмээн харагдана. Гэтэл хатны хоёр дүү яаран ирж хаантны конхун язгууртны охиныг татвар эмээрээ авна гин. Тэрч байтугай бүр хурмын яам байгуулсан байна. Хатныг буулгах гэсэн Сүгбооны нөлөөнд хаан үнэхээр автжээ хэмээн дуулгана. Үүнийг сонссон хатан маш ихээр яаран хаан дээр очино. Хаан түшмдүүдтэйгээ хуралдан суух ба хатны дүү хаанд хандан хаантан минь та энэ хурмаа зогсоож хайрлана уу? Хаан болон Мин гэр бүлийн сайхан харилцаанд атаархсан хүмүүс энэ хурмыг хүсэж байгаа гэхэд өөр нэгэн түшмэл. Хааны үр удам үлдэх хэсэг нь энэ улсын асуудал. Тиймээс хаантан татвар юм авах нь зөв. Язгууртан айлын охин учраас хурмын ёслол хийх нь зүүн хэрэг. Хаантан эмэс хүүхнүүдээс тайтгарал авах ёстой. Түүнийг хатан өгч чадж байгаа хэрэггүй хэмээн асуухад хатан түүнийг гаднаас нь сонсоод зогсож байна. Монгион хатан хаанд хандаж би энэ хурмыг чи эсэргүүцэж байна. Язгууртан айлын охин хуримхийн ордонд орж ирэх юм бол ард түмэн шинэ хатантай болж хэмээн бодно. Тэр эмэгтэй хүү төрүүлвэл дахин цус тулаан эхлэх болно. Тийм учраас би өөрийнхөө хүүхдүүдийг хамгаална хаантан гэхэд хаантан чи миний тушаалыг даахгүй бол миний хайрыг алдна гэхэд хатан би таны хайрыг алдсан ч өөрийгөө алдахгүй. Би гэрлүүгөө явлаа хэмээн гараа явна. Чирион хааны ахлах авхаатай хааны шин татвар юм ямар сул талтай бол ямархуу хүүхэн байх бол юугаарч дутаж өсөөгүй язгууртан айлын охтуудыг наад чих хүмүүс хамгийн сайн мэддэг юм. Тиймээс тэр эмэгтэй сул талыг гаргаад ирэхэд л болно хэмээн ярилцсан. Түшмэл конхун язгууртны охиныг хааны татвар юм болох ёслол тун удахгүй болох тул бүх түшмэлийг чин сэтгэлээсээ оролцох тун хэмээн зарлиг уншина. Энэ үед хатантан өөрийн төрлөх гэртээ очсон хатны хоёр дүү хаантны зарлиг айл хэзээний гарсан. Ордны энж конхун язгууртнyd очсон байна лээ. Хаантан яаж танд ингэж хандж байна гэхэд хатан хааны суудлыг орлож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлгүй байвал зүгээр чимээгүй бай хэмээн хэлнэ. Хаан санваан дээдтэй суух бөгөөд ах нь хаанд хандаж чи 3 хүү төрүүлсэн хатны нөлөөг бууруулахын тулд язгууртай айлын охтыг татвар эмсээр авлаа гэд хатны нөлөө буух юм шиг байна уу? Чи өөрөө чадахгүй дэ биш хүсэхгүй байгаа учраас л тэр гэж хэлнэ.
Маргааш нь болж хаантан хуралдаан дээр суухад үнэхээр бухимдалтай байгааг нь түшимлэн анзаараад хаантан минь та өөрийнхөө сэтгэлийг сайн ойлгоно уу? Хатанг та авчрах хэрэгтэй хэмээн зөвлөнө. Хаантан хатныг үнэхээр их санан бодгошин зогсохдоо морь бэлт хэмээн хатны төрлөх гэрт нь очин хатантан минь та хаалгаа нээн үү? Би таныг маш их сансан сэтгэлээр энд ирлээ гэхэд хатантан энэ бүх харилцааг та эхлүүлсэн. Тиймээс яг одоо хурмын яамыг буулгаж өгнө үү гэхэд хаантан түүнийг зөвшөөрч манай хатан болон хаан хоёр маань эвлэрнэ. Үүрээр хааныг өөрийн биеэр хатныг ордон залган авчирсныг цайдууд мэдээд үнэхээр их санарлана. Гэтэл хатан маань хааныг ятхан энэ бүх зүйлийг хийлгэсэн гүү төшмөлтэй ганцаарчлан уулзан би чиний хичээл зүтгэлийг ойлгож байна. Үнэхээр сайн байлаа. Гэхдээ дахиж ийм юм гарах юм бол би чамайг өршөөхгүй. Өөрийнхөө хэр хэмжээг сайн мэдэж яваарай хэмээн сануулна. Кунхон язгууртны охин ээж автагаа салах ёсхийн ордон руу орно. Хатны хүсэл дээр том хурим болохоо болсон учраас энэ ордны тэргүүн авхаа угтаж аван өрөөгийн танилцуулна. Хун авхаа хатан дээр минь очин бараалахад хатантан хурмын яамыг татан буулгахыг хүссэн хүн бол би. Намайг үзэн ядмаар авил чиний дур. Гэхдээ чиний төлөө хийж чадах зүйл надад энэ л байна. Хааны хайр сэтгэлийн төлөө өөрийнхөө бүх зүйлийг битгий зориул. Ордонд амьдрах шалтгаанаа ол хэмээн гаргана. Хун авхай ордноор зугаалаад явж идэл Чирён түүнийг харсан хэрнээ хараагүй мэт зөрөөд явах гэдэл хун авхай "Хүй, чи яагаад надтай ингэж бүдүүлэг харьцаж байгаа юм" хэмээн асууна. Гэтэл Чирён "Чи бит хоёрын дээр байна уу, доор байна уу зиндааг хаан эзэн шийднэ. Тиймээс чи итгэлтэй байна уу өөртөө? Би бол өөртөө итгэлтэй байна" хэмээн маш бүдүүлгээр хэлэх үед нь хаантан тэр хоёрын яриаг сонсон зогсож байна. Ордны шадар авхай хаантны тусгай авхай хун авхайтай үнэхээр бүдүүлэг харьцжээ. Хатан та түүнийг шийтгэнүү хэмээн хэлэхэд хатан тусгай авхайг дуудуулан авчирж "Би хаантай хамт удахгүй чудоонох гэрлүүгээ явна. Тиймээс чи өөрийгөө битгий хавцлын ирмэгт тулгаадай" хэмээн Чирён авхайд сануулна. Хааны туслах чүү төшмөл хатныг ордноос гарсан төрүүлээд чудоонох гэрлүүгээ явж байгаа гэхэд хаантан тусгай авхай Чирёныг дуудуулан хатны мэдээдгчийг олоод ирээ хэмээн тушаана. Хатны дуу аавдаа хандан хааны эсрэг дахин нэг хуйлдаан болох гэж байх шиг байна. Зэр зэвсэг цуглуулж байгаа тухай дуулгана. Хатан үүнийг мэдж байгаа юу хэмээн асуухад хатан мэдж байгаа. Хатан ордноос гарсан энэ тухай өөрөө сохор төлөгч өвгнөөс сонсно хэмээн хэлсэн гэдгийг дамжуулна. Хааны тушаалаар Чирён хатны өргөөнд ирнэ. Тэрээр сохор төлөгч өвгнийг харан маш нууцаар дагнуулдана. Сохор төлөгч өвгөн хатанд дум богиномонд удахгүй цэргийн хүч босгож байгаа. Энэ бүхний ард өмнөх хаан Тайсан байгаа. Өмнөх хаан Тайсаны бие сайнгүй байгаа. Тэрээр цэргүүдэд хүчээ харуулсныхаа дараа Вонжун бомб руу явна гэдгийг дуулгана. Ийхүү тэднийг ярилцаж байхыг Чирён нууцаар тагнан харах ба хатан түүнийг анзаарна. Хатны дүү Чирёныг байран хатан дээр авчран хүлээлгэж өгнө. Чирён хатнаас уушлалт гуйн хааны тушаалаар энд ирсэн. Хатны нууц мэдээлэгчийг мэдэх даалгавар авсан гэдгийг хэлнэ. Хатан харин түүнийг "Чи тэгвэл хаанд юу гэж хэлэх чинь" хэмээн асуухад Чирён "Би тодорхой зүйл сайн хараагүй" гэж хаантанд дамжуулна хэмээн хэлнэ. Гэтэл хатан "Хэрвээ чи хаантанд энэ тухай айлтгах бол би чамайг ордноос хөөнө" хэмээн сүрдүүлнэ. Хаантан өөрийн албад түшмлүүдтэйгээ хатны аавын урилгаар хатны гэрлөө хөдөлцгөөнө. Хатантан угаалгын өрөөнд Чирёныг дуудуулан "Чи ийшээ ороод ир. Үгүй бол би гараад очих уу" гэхэд Чирён орно. Хатантан гартаа маш үзүүртэй мод барьсан. Түүнийг анзаарсан Чирён яаран босон. Хатантаа "Би ингээд гарлаа" гэхэд хатан "Чи төрүүлээд ордон руу буц. Тэгээд хаанд үүнийг өөрөө тайлбарлаарай" хэмээн явуулна. Хатны аавын урилгаар хаантан хатны төрлөх гэрт ирнэ. Хаан "Аав та намайг уучлаарай. Өмнөх удаа тантай уулзаж чадалгүйгээр хатныг аваад явсан. Тиймээс таны цайллагын урилгад хүн ийхүү ирлээ" хэмээн найр эхлэнэ. Найр эд дундаа орж идэл төшөмдүүд үнэхээр сайхан идэж ууна. Гэтэл хатны дүү "Би энэ хатуухан дарсыг Мин улсын элчнээс авсан. Хаан та амсна уу" гэхэд "Мин улсын элчнээс авсан бол энэ үнэхээр үнэтэй байгаа. Чи ардын албад говьчураар өөнийг авсан бахаа" хэмээн хатны гэр бүлийг эвгүй байдалд оруулна. Гэтэл хатан дүүдээ хандан "Чи энэ сархтын мөнгийг өөрийнхөө цалин пүнлүүгээр төл" гэнэ. Үүнийг харсан хааны хоёр түшмэл Мин гэр бүл өөрсдийгөө сая үнэхээр эвгүй байдалд орууллаа. Хаантан үнэхээр сайхан хэллээ. Сая хатны царайг харсан уу хэмээн шоолон ярьцгаана. Хатны хоёр дүү "Чи сая хааны хандлагыг харсан уу? Үнэхээр их өөрчлөгдсөн байна.
Тэр тийм царайтай байсан ч гэсэн тэр харц нь үнэхээр аимшигтэй, яг хүн алгаж байгаа юм шиг байсан. Тиймээс бид одооноос илүү болгоомжтой байх хэрэгтэй хэмээн ярилцсан. Найр дуусч хаан болон хатан маань ордондоо буцаж ирнэ. Хатан би танд арх гаргах там бэлдээд ирье гэхэд хаантан яаж бодсон би биш чи хаан болох ёстой байсан юм шиг байна. Чи намайг бодвол илүү урагшаа хардаг. Харин би өнгөрсөндөө л байгаад байгаа болтой хэмээн хэлнэ. Чирён дээр ордны отож ирэн судсыг барин бие давхар олсны дуулгана. Чирён маш их баярлах ба ордны авхай нарч мөн түүнд баяр хүргэнэ. Ордны шадар авхай чирээ авахад хандан та эртгэн мэдэж байсан бол биднэрт дуулахгүй яав вэ? Би танд шинэ өргөөгч нь бэлдээд үгээ. Одооноос та болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ нуган үр гаргавал таны зэрэг дэвчин дэвших болно. Тиймээс болгоомжтой байх тун гэхэд чирээ авахай. Тийм ээ би заавал нуган үр гарганаа гэж хэлнэ. Чирээ авахайг өрөөндөө байж байтал өнөөдөр орой хаан эзэн морилно гэдгийг дуулгана. Хаантан ирээд чирёныг чи яасан хатны мэдээлэгчийг мэднэ үү гэхэд чирён би хатныг хэн нэгэнтэй уулзж байгааг нь харсан. Гэхдээ тэр хүнийхэн царайг нь харж чадаагүй. Гэхдээ хаантан минь би танд дуулгах чухал мэдээ байна. Би одоо бие давхар гэхэд хаантан хатан үүний талаар мэдж байгаа юу хэмээн асуухад чирён тэмээ мэдж байгаа гин. Хаантан за тэгвэл чи одооноос өөрийгөө сайн тоглоорой гэд амарцгаана. Ордонд чирээ авахайг бие давхар болсныг дуулаад хоолунд өмсөж зүүхтэнд бүгдэнд нь анхаарна. Хааны шадар авахайг явж идэл нэг авахаа ирээд манай хатанд нь яах болоо чирээ авахаа бие давхар олцохоор хаантан хатныг маань тоогоо болчвол яана хэмээн хэлэхэд шадар авахаа уурлан хатан болон чирээ авахаа хоёрын зэрэглэл өөр. Тиймээс ийм хачин юм битгий яриатай хэмээн дууг нь хорина. Хатны тушаалаар хатны шадар авахаа чирээ авахад буугын эвэр хүн орхотой авчирж өгнө. Мөн түүнийг биеэ сайн тоглон нуган үр гаргахыг хүсэж байгаа гэдгийг дамжуулна. Чирээ авахаа инээн угтан хүлээж авах ба хатны шадар авахыг гарсны дараа хааны шадар авахаа орж ирэн хатантан чамд өгдөг хүн болон авдаг хүний ялгааг харуулж байгаа. Тиймээс чи үүнийг сайн бодоорой хэмээн хэлнэ. Хатны шадар авахаа хатан дээр ирэн би таны тушаалаар чирээ авахад бүх юмыг өгчөөд хүрээд ирлээ. Гэхдээ хатантан минь би танд санаа зовж байна. Чирён авахаа хэрвээ нуган үр гаргавал та минь яах вүлээ гэхэд хатантан би чирээ авахаагаас нуган үр гарч ирвэл яг л өөрийн хүүхд шигээ хайрлаж хамгаалж өсгөх болно. Тиймээс ийм зүйлд чи битгий санаа зовоо гэж хэлнэ. Хатны шадар авахаа ордны тэргүүн авахаа дээр очин хаан болон хатны дэр нэгтгэх өдрийг товлж өгөөч хэмээн гуйхад тэргүй авахаа түүнийг эсэргүүцнэ. Чирён авахаа хааны шадар авахаан хэлсэн үгийг бодоод хатны хүн орхотой болон бугын эврийг аван хатан дээр очино. Хатан ханхүүтэйгээ зугаалаад явж их ба чирээ авахааг харан ордон луга орцгооно. Ордондоо очиод чирээ авахаа хатанд хандан өшөөгөөрэ хатантан минь би үүнийг хэрэглэж чадахгүй нэ. Би танд энийг буцааж өгье гэхэд хатан би энийг чамд өгөөгүй. Би энийг хааны үрд өгж байгаа. Тиймээс чи зүгээр дуугүй хэрэгэл. Тэглэж бас битгий олон юмд оролцоотой. Өөрийгөө тайван байлгаад нуган үрээ гаргахаа л бод хэмээн чирёныг явуулна. Хааны түшмэл хаан дээр ирэн Жуусагийн удирдлагын доор дуу бугимонд бослог гарлаа. Урайн хаан овог нэгдсэн нийлээд 10,000 цэргийн хүч. Энэ бүгдийн ард өмнөх хаан Тайсан байгаа хэмээн хаанд дуулгана. Хатан маань ордноос нууцаар гарan сохор төлөгч өвгөнтэй уулзна. Тэрээр түүнд өмнөх хаан Тайсантай урайн хаан нэг овог үнэхээр тусгай холбоотой. Тиймээс цэргийн хүчээ нэгтгсэн. Одоогоор өөр овгийнхан нэгдээгүй байгаа гин. Хаан түшмлүүдтэйгээ энэхүү бослогыг хэрхэн дарах тухай стратеги зохион байгуулж байна. Түшмэл нь тэд нар 10,000 цэрэгтэй, бид нар 40,000 цэрэгтэй. Тиймээс хаантан минь та надад итгэн энэхүү бослогыг даруулж өгнө үү гэхэд хаантан би тэгээд чамайг явуулаад хаан эцгийгээ бариулаад авчир гэх юм уу? Би дүүгээ алсан, мөн хаан эцгийгээ баривчилсан тийм хаан болж түүхэнд үлдэнэ гэсэн үг үү гэд уурлана. Хаан нууцаар өөрийн баруун гарын түшмлээ дуудуулна. Яаж ч бодсон би өөрөө дуу бугимон явах ёстой юм шиг байна. Хин нэгэнд хаан аавыгаа даатгаж үнэхээр чадахгүй. Тиймээс би өөрөө очин хаан аавыгаа авчрах учир ордон хоосоо өвлтөнө. Тэгэхээр чи ордыг хариуцсан үлд хэмээн баруун гарынхаа түшмэлд хэлнэ. Мөн түүнээс би чамаас асуух зүйл байна. Чуу түшмэл ямархуу хүн бэ? Урвагч хүн үү, үнэнч хүн үү гэхэд баруун гарын түшмэл түүнийг бид нар туршиж байж л мэднэ. Тэгэхээр хүнийг сайн мэдгүй гэхэд хаантан тэгвэл хатан ямар энергитэй хүн бэ? Хаан байх энергитэй юу гэхэд баруун гарын түшмэл нь би түүнийг ч мөн адил мэдгүй гэж хариулна.
Хатны хоёр дүү хатан дээр очин хааныг өөрийн биеэр дум богмон явж өмнөх хаан Тесаныг авчирч байгаа тухай дуулгана. Хатантан үүнийг сонсоод маш их цочирдох ба ордны тэргүүн авахыг дуудуулан өнөөдөр хаан бит хоёрын дэр нэгтгэх өдрийг товлоодох. Би хааныг дайнд явах гэж байгаа учраас эхнэрийн хуваар өдөж өхийн тулд өнөөдөр нэг шөнийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй байна. Тиймээс чи үүнийг зохицуул хэмээн даалгана. Тэргүүн авахайж хаан дээр очин өнөөдөр зурхай дээр хаан болон хатан хоёр үр уудамтай болох сайн өдөр гэж энэ хаантан минь. Та өнөөдөр хатны өрөөнд морилно хэмээн хэлэхэд хаантан за ойлголоо хэмээн тэргүй авахыг явуулна. Хүн авахыг сарвчин хөгжмөө дараа нь сууж байтал чирионы тушаалаар хоёр шивгчин ирээд авахаа минь та хөгжмөө болж болох уу? Чирион авахаан жирэмсний хяналтан дээр маш их нөлөөж байна хэмээн хэлнэ. Хүн авахаа чирээ авахаа дээр ирэн чамд яагаад жирэмсний хяналтанд чинь миний хөгжим дарах нөлөөлөд байгаа юм гэхэд хитрхи их дуу чимээтэй болохоор би амарч чадахгүй байна. Тиймээс та хөгжмөө болно гэж хэлнэ. Хааны шадар авахаа чирээ авахаа дээр ирэн чи яагаад ийм зүйл хийж байгаа юм? Хүн авахаа хаантанд очиж хэлсэн байлээ. Хаантан хүн авахаа зориулан тусгаалan сарвж бариулж байгаа. Тэр бол язгууртай айл явхан, хүчтэй айл явхан. Тиймээс хүссэн бүхнээ л авна. Чи өөрийгөө ганцаархнаа жирэмсэн болдог гэж бодоогүй үсттэй. Гэхэд чирьон надад ч гэсэн тэгвэл маш том хүч хэрэгтэй юм байна. Би төшөмлүүдтэй нийлэх хэрэгтэй юм байна гэж авсан. Хааны баруун гарын сайд чүү төшмөлтэй уушийн газар байх ба баруун гарын сайд чүү төшмлөөс чи хааныг хэр сайн мэдвэ гэж чүү төшмөл би хааныг маш сайн мэднэ. Гэхдээ хааны бодол болон тушаалуудад нь үргэлж хатны нөлөө бодол ордог. Тиймээс би үүнийг зогсооно гэж бодож байгаа. Тэр хоёр шал өөр хүмүүс. Нэг нь эрэгтэй хүн, нэг нь эмэгтэй хүн. Нэг нь хаан, нөгөөх нь нэгмүү албат. Улс төрийг удирдахад нэгмүү мөхөс эмийн бодол хааны бодолд нөлөөлнө гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс би хаан болон хатны харилцааг заавал зогсоох болно. Тэр хоёрын харилцааг дуусгах болно хэмээн хэлэхэд баруун гарын сайд инээн сууна. Хаан болон хатны маань дэр нэгтгэх шүн болоход хаан маань хатан дээр очино. Хатан түүнийг хараад та дайнд явах гэж байгаа гэлөө хэмээн асууна. Манай хоёр үлэн борооныхоо ажилд орно. Тэр ажлаа дуусныхаа дараа хатан маань та ганцаараа очиод хаан аавтай уулзвал ямар вэ? Хаан ганцаараа вонжун бомб дээр байгаа. Гэхэд хаантан чи дахиад мэдээлэгчээ ашиглаа юу гэж асуухад хатан маань энэ бүхэн таны төлөө шүү дээ. Тэд нар 10,000 цэрэгтэй, манайх 40,000 цэрэгтэй. Тиймээс хаан аав хий дэмий цэрэг ирсийнхаа амийг урсгахыг хүсэхгүй гэж хэлнэ. Маргааш нь хаантан цэргүүдэд дагуулan өмнөх хааны зүг хөдлөнө. Хатны зөвлгөөгөөр нууцаар хаантан ганцаараа хаан эцэг дээрээ очино. Уулзаад хаан аав минь та надтай хамт ордон руугаа буцна уу? Би таны хүсч байсан чусооныг бий болгох болно. Нийслэлийг буцаагаад ханьяан руу аваачих ба эрх мэдэлд идэгдсэн ялдарсан түшмлүүдийг бүгднгийн устгах болно гэхэд хаантан би чамд итгэхгүй байна. Яг одоо энийг аалах хэмээн тушаана. Хаантан галуулах гэж байхад хатны нууцаар явуулсан ордны цэргүүд хааныг аварна. Гэтэл өмнөх хаан Тесан чи ганцаараа ирсэн гэлөө. Энэ цэргүүд чинь тэгээд юу юм гэхэд хаан эзэн тэднийг зогсооно. Мөн хаан аавынхаа өмнө сөгдөөд би ах дүүнрийгээ алсанд намайг уучлаарай. Би үнэхээр харамсаж байна хаантан минь. Гэхэд өмнөх хаан Тесан чи яагаад ах дүүнрээ алсан бэ гэхэд хаантан би таны хүсч байсан чусооныг бий болгохын тулд ах дүүнрээ алсан. Та надтай хамт ордон руугаа буцаач хэмээн зөвхөрж гуйв. Тэд хамтдаа ордон руугаа буцахаар болно. Тэднийг хатан түшмлүүдтэй хамт угтаж авах ба хаан болон өмнөх Тесан ирнэ. Үзэгдэл солигдож хаантан түшмлүүдтэйгээ хуралдах ба хаан би нийслэлийг буцаагаад ханьяан руу аваач болно гэхэд түшмлүүд эсэргүүцнэ. Гэтэл хаантан уурсан өмнөх удаад Гёгён руу нийслэлийг шилжүүлэхэд хэр олон түшмэл газар байшин авсан. Хэрвээ нийслэлийг ханьяан руу буцаахыг татгалзаж байгаа түшмэл байвал би тэрний албат говчуурыг шалган хурааж авах болно хэмээн зарлиг буулгана. Банвон хаан маань хаан ширээнд суугаад 5 жил өнгөрсөн. Вангён хатан маань хүү төрүүлэх ба хаантан тун яаран очиж хүү төрсөн хэмээн бүх мэдээг улс нийслэл даяар түгээхийг тушаана. Хатны хоёр дүүж их баярлж байгаа харагдах ба чирионы царай нэг л баргар. Хаан хатан хоёр маань шинэ хүнээ хараад үнэхээр баяр баясгалтай аз жаргалтай байна. Үзэгдэл солигдож чирионы өргөнд хааны шадар авахаа орж ирэн ханхүү ханьрионы гаргаж бай. Би авахаатай ярих зүйл байна гин. Тэгснээ авахад тантай уулзах хүсэлтэй нэг хүн байна гэд оруулаад ирсэн чүү төшмөл.
Хааны хүсэлтээр нийслэлийг Ханьян руу шилжүүлсэн ба хаан хатан хоёр маань шинэ ордон руугаа орно. Хатан хаанд хандаж би өмнө нь байсан шигэ үргэлж таны хажууд байх болно хэмээн хэлэхэд хаан бодоншрон зогсох ба өмнөх хаан Тайсан хаанд хандан чи энэ ялзарсан нийгмийг өөрчлөхийн тулд нийслэлийг Ханьян руу шилжүүлэх хэрэгтэй. Чамд маш их золиос гарна. Хамгийн түрүүнд хатны гэр бүлээс ч эхэлж магадгүй. Тэгэхэд чамд зүгээр үү гэхэд хаан тиймээ би чадна энэ бүгдийг хийн. Хаан болон хатны маань ууган хүү угсаа залхамжлагчаар өргөмжлөгдөнө. Хатан өөрийн ханхуу нартай хамт агаарлан салхилах ба тэднэрт улс төр ард иргэд түшимтийн тухай ярина. Хатан маань угсаа залхамжлагч болон өөрийн хоёр дүүтэй хамт угсаа залхамжлагчийн шинэ номын өргөөг очиж харахаар зорино. Хатны хоёр дүүгийн нэг нь би хаантанд баруун армийн командлагч болъё гэж хэлсэн. Бид нэр огт цэргийнхаа хүчийг алдаж болохгүй. Тиймээс энэ суудал заавал суух хэрэгтэй байна гэсэн чинь нөгөөтг нь тэр суудлыг чинь чүүд өшмөн сонирхоод байгаа зү. Хаантан яг тэр хүнд л өгж магадгүй. Яагаад вэ гэвэл тэр чинь хааны итгэлт хүн болоод байгаа штэ гэж ярилцгаана. Тэд угсаа залхамжлагч ханхуугийн шинэ номын өргөөнд ирэн хатан ханхууд хандаж чи өглөө өдөр орой байн 2 цаг энэ номын өргөндөө ном уншин суух болно гэхэд хатны хоёр дүү их сайн байлаа угсаа залхамжлагчаа. Би танд бэлэг авчирсан шонхрын өд. Та шонхор байрахтаа үүнийг ашиглаарай гэхэд ханхуу үнэхээр их баярлана. Энэ хитийг ингээд ярьж байтал гэвгэнд хаантан орж ирснэ. Ханхуу та бол энэ улсын ирээдүй. Угсаа залхамжлагч хүн. Тиймээс өдөржингөө энэ номын өргөнд сууж гисэн цаг хугацаа хэтэрхий бага байна. Та гартаа юу барьсан байгаа юм гэхэд ханхуу шонгорынхоо өдийг нууна. Гэтэл хаантан гаргаад ир наадхаа. Чи өөрийгөө ханхуу гэдгийг мэдчихэв үү? Ханхуу бэжиж яахлаараа ан хийж явна тухай боддгийн. Би таны ном унших чимээ чинь өшөө илүү нэмлээ хэмээн ханхууг шийтгэн. Хатны хоёр дүү гараад явж идэл хатан араас нь тэр хоёрыг дуудан. Та хоёр дахиж угсаа залхамжлагчтай хамаагүй ойр ойрхон битгий уулз. Мөн бэлэг сэлдэж өгөх хэрэггүй. Тэр бол одоо угсаа залхамжлагч. Тиймээс хэр хэмжээгээ мэд хэрэгтэй гэхэд хатны дүү ханхуу бидний гар дээр өссөн байтал яахан гэхэд хатан тэр тусмаа болгоомжтой байх хэрэгтэй гэд явна. Хаантан чүү түшимлийг дуудуулан нийслэл Ханьян руу нүүх үед газаргүй болсон ард иргэд хатны хоёр дүүгэнд боочлогдсон ажиллаж байгаа гэж байна. Тамгын газраа шалгуулъя гэсэн боловч тэнд мэн гэр бүлийн гар хүлүүд байгаа. Тиймээс чи үүнийг шалгаадах хэмээн чүү түшмэл даалгана. Чирён татвар эмнэр чүү түшмэл ирсэн хаантангийн тушаал даалгаврыг хэлээд эцсийн эцэд хаантан минь мэн гэр бүлийг шалгуулахаар боллоо. Ашгүй одоо л бид нарын ээлж ирж ийн гэхэд чирён авахай. Тэгэлгүй яхав бид одоо л хөдөлгөн зөв. Та үнэхээр сайн ажиллаа хэмээн чүү түшмлийг хөөргөнө. Хатны дүү Яосан гүн дээр туслах нэр нь чүү түшмлийг хааны тушаал аван нууцаар мөрдөж байгаа гэдгийг дамжуулна. Яосан гүнж яарчлан чүү түшмэл дээр очин чи хааны тушаалыг аван намайг нууцаар мөрдөж байгаа бол амны хувьд надад анхааруулах ёстой байсан босоо гэхэд чүү түшмэл бууж ирээд чи бит хоёр анд гинэ. Чи зүгээр л хатны нэгмүүд дүү. Эрх мэдэл шунсан түшмэл. Тийм байхад яахан чи бит хоёр анд байх вүлээ хэмээн тэр хоёр хоорондоо зодтолно. Үүнийг баруун гарын сайд харан тэр хоёрыг зогсон. Хааны хоёр түшмэл уушийн газрын гадаа эрх мэдэл булаацалдан зодтолчээ хэмээн хааны чихэнд хүрвэл яах вэ? Би үүний чинь яах вэ дарыг. Та хоёр надад нэг юм амл. Баруун армийн командлагчийн суудлаас татгалз. Хатны дүү Ёнсон би бол болж гинэ гэхэд чүү түшмэл баруун гарын сайд таны дагалдагч хүн тэр суудалд шунж байгаа гэсэн. Би зөвхөн хааны тушаалыг авсан төдий. Тиймээс таних ч байсан, өөр хэнийг ч байсан би зүгээр өнгөрөхгүй шүү гэд гараад явна. Хаан Мэн улсын элчтэй уулзан хоёр улсын эв найрамдлын тухай ярилцгаана. Мэн улсын элч эв найрамдлын бэлэгдэл болгон Жусон улс Мэн улсад 50 гэрээний сүд бүсгүй бэлгэлнэ үү гэхэд хаантан үнэхээр их цочирдно. Энэ бүхнийг сонссон хатны дүү хатан дээр очин хаантныг зайлм ихэнд унжглаа. Мэн улс найрамдлын бэлэг тэмдэг болгон манай улсаас 50 сүд бүсгүй нэгсэн. Хаантан түүнийг өгөх бодолтой ах шиг байна. Тиймээс бид нар одоо юу ч хийж чадахгүй бүх төвшмдүүдийн дууг нь хорчихсон хэмээн хэлнэ. Хатан хаан дээр очин та шинэ Жусан улсыг байгуулахдаа яалтчгүй Мэн улс руу дахин сүд бүсгүй явуулахгүй гэж амласан. Гэтэл одоо явуулахаар болсон чинь ямар учиртай юм? Бүх хэлсэн амнаасаа та буцах гэж байгаа хэрэггүй. Надад энэ бүхнийг даатгаж өгнө үү? Би бүгдийг өөрөө шийдэе гэхэд хаантан хэрвээ чи чадахгүй бол хатныхаа өргөнөөс 6 сар битгий гараарай гэд тохиролцсон. Хатан Мэн улс руу явуулдаг бэлэг сэлтийг хариуцдаг түшмэл болох
хун авахын аавыг дуудуулна. Түүнтэй ярилцсан хун авахын аав нь явуулсан бэлэг сэлтээ бүгдийг нь бичиж авдаг гэдгийг мэдэж авна. Мин улсын элч нарыг хатны төрлөх гэрт аав болон чиргээ авахай мөн хатны дүүнэр угтаж аван дайлж цайлцгаана. Цайллага дууссаны дараа хатандан Мин улсын элч болох Ханомыг дуудуулан тусгайлан уулзаж түүнд алтан яст мэлхийг харуулна. Үүнийг хэлээд манай улс бүх явуулдаг бэлэг сэлтээ бүгдийг нь бичиж авдаг. Гэтэ манай улс руу хүлээж авсан зүйлсийнх нь бичиг баримтан дээр нь иймэрхүү жишээний бэлэг сэлтний нэрс байгаагүй. Яагаад байгаагүй болоо гэж судлаад үзсэн дундаас нь хэн нэг нь авдаг бололтой. Тэглээж танай улсын хааныг хүсч байгаа тэр бэлэг сэлтэн донд эв найрамдлын 50 сүт бүсгүйч байхгүй гэж би бодож байна. Энэ тухай би танай хаанаас өөрийн биеэр очиж асуувал зүгээр үү? Эсвэл та энд сайхан дайлж цайлуулан бэлэг сэлтээ аваад чимээгүй хүн Мин улс руугаа буцах уу хэмээн асууна. Маргааш нь болж Мин улсын элч хаанданд баярлсан талархснаа илэрхийлэн үнэхээр сайхан дайлж цайлууллаа. Эв найрамдлын 50 сүт бүсгүйг дараа ярилцъя гин. Хаантан оройн нь хун авахын өргөөнд ирчихсэн байх ба хун авахаа хөгжим дарж яхад чамаас илүү хөгжим тоглодог хүнтэй чи таарж байсан уу хэмээн асууна. Тэгтэн хун авахай би тийм хүнтэй таарж байсан. Тиймээс би өөрийгөө илүү суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон гэдгээ хэлнэ. Хатан өөрийн дүүтэй ярилцах ба өөрийн дүү Ёсон гүн чүү төшмөлтэй маргалцсан тухай сонсно. Хатан түүнд та хоёр тэр ард иргэдийг сулал мөн ажилсан хөлсийн нөгөө гэхэд дүүн та яагаад хатантан ингэж байгаа юм бэ? Бид нар хааныг хаан ширэнд суулгасан. Мин гэр бүлд бүхий л эрх мэдэл байна. Та энэ улсыг удирдах өөрчилж чадахгүй. Тиймээс та ингэхээ бойл гэхэд хатантан та хоёр тэр тусмаа хатны дүү бэжэж ингэж болохгүй. Тиймээс би чиний бодлыг өөрчлөх болно. Би харуулах болно гин. Хатан хаан дээр очин та миний хоёр дүүгийн хэргийг мөрдөн хүн дээр шийтгэж өгнө үү хэмээн хүснэ. Мөн танаас асуух зүйл байна хэмээн гадна сууж. Таны бий болгох шин 9 улсад чинь ямар нэгэн саад бэрхшээл гарвал та түүнийг яах вэ гэхэд хаантан би бүгдийг нь устгах болно гин. Тэр нь миний хоёр дүү байсан ч угсаа залхамжлагч байсан ч та устгах уу гэхэд хаантан миний энэ замаар бусад хаад бүгдээрээ явж ирсэн. Тиймээс би ч гэсэн энэ замаар явнаа гэхэд хатан үнэхээр их зочирлно. Баруун армийн цэргүүд командлагчаараа Ёнсон хүнийг тавьж өгөөч хэмээн хаантанд хүсэл тавин ордонд сүгдэн сууцгаана. Үүнийг харсан хаан үнэхээр их бухимдан та бүхэн намайг хамгаалах байтал өөртөө дур мэдэн командлагчаа сонголоо хэмээн уурсаж угсаа залхамжлагчийг дуудуулна. Үүнийг сонссон хатантныг ирэхэд хаантан би хаан ширээгээ тавьж өглөө хэмээн бүх хүнийг зочирдуулна. Хатанч түүнийг гайхан хаантаа гэхэд хаан зүгээр л гараад явчихна. Хатны хоёр дүү яарвчлан нээчээч үүсгэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хаан эзэнд өргөн байрыг эцгэн. Нээчээч гэдэг нь угсаа залхамжлагч хаанхуд төрийн хэрэг явуулахад нь тусалдаг сайд нарын бүрэлдэхүүн юм. Бидэнтэй санаа нэг байгаа сайд нарыг яг одоо манай гэрт цуглараа гэж хэл хэмээн туслахуудаа даалгана. Хаантан чүү төвшмөлийг дуудан нээчээч гинэ. Энэ удаагийн явдлаар хэн урвагч хэн манай тал гэдгийг мэдэж болох нь. Чи нууцаар цэрэг цуглуулан Мин гэр бүлийн гэрлүү хэн орж гарч байгааг сайн тагнаадах хэмээн даалгана. Чүү төвшмөлж үнэхээр их баярлана. Хатан маань угсаа залхамжлагч ханхуутай хамт хаан дээр очин хаантан минь та хаан судлаасаа буун гэсэн зарилгаа буулгана уу? Энэ бүхний эцэст манай угсаа залхамжлагч л бэртэх болно. Та хэрвээ энэ зарилгаа буулгахгүй гэвэл би өөрөө төрлөх гэрлүүгөө яван нээчээч бий болгох болно. Та тамгаа өгье гэвэл Тариалангийн ёслолын өдөр хүлээлгэж өгч болно. Хэрвээ түүний наан нь бодлоо өөрчлөхгүй бол би таны зарилгыг биелүүлэхээр ордонд буцаж ирэх болно. Хаан таны шийдвэрийг хүлээж байх тул та надад мэдэгдээрэй гэд хатан маань яваад өгнө. Хатан маань гэртээ ирсэн хоёр дүүдээ хандан би ордон руу буцсан ч бай, буцаагүй ч бай. Та хоёр суудлаасаа бууцгаа. Шийтгэлээ хүлээх ёстой босоо гэхэд хоёр дүүнд гайхна. Ордноос тайхан ирэн хаан зарилгаа буцаасан тухай хатан дуулгана. Чүү төвшмөл хаан дээр ирэн хатны гэрлүү хинхэн орж байсан нэрс гарсан хаантаа. Мөн та надад баруун армийн командлагчийн суудлыг өгөөч гэж гуйхад хаантан бодож үзье хэмээн чүү төвшмөлийг орхино. Үзэгдэл солигдож хаантан маань хатан дээр очин эцсийн эцэст чи намайг хайж явлаа гэхэд хатан үгүй дээ би тантай бүхий л үед хамт байгаа. Би хоёр дүүгээ суудлаас нь буулгаад мөн угсаа залхамжлагч ханхуугээс хол байлгах болно гэхэд хаантан та
Танай хоёр дүү шиг хүмүүс зөндөө байх болно. Тэр болгоныг чи ирээдүйд бүгдийг надаас холдуулж чадах болов? Тариалангийн ёслол хий гэсэн хааны зарлиг бууснаар кино маань эхэлнэ. Хатан дээр маань сохор төлөгч өвгөн ирсэн. Ханьяаны газрын наймаачин болох Банвалтай хааны гэр бүлийн хэн нэгэн хамааралтай юм шиг байна. Тэр эмэгтэй газрын үнийн хөөсрөлтийг маш ихээр явуулж байгаа тун аюултай нэгэн. Түүнийг дэмжиж байгаа хүнийг хэн гэдгийг би яаралтай мэдэж ирье гэд яваад өгнө. Банвалтай уулзахаар хааны авга ах мөн хааны төшмөл болох чүү түүний охин хамт уулзна. Тэгснэ Банвал та тэр газрыг хардаа тэр таны хүсдэг газар болон байшин босоо. Би танд тэр газрыг тал үнээр нь бос харин танд бэлгэлчээ. Бид нар нэг завин дээр суусан хүмүүс шүү дээ гэхэд чүү төшмөл бүр хаагартлаа баярлна. Тэгээд л нөгөө хоёр маань хоорондоо сэм сэмхэн шүүд өшмөлийг эрхэндээ оруулжлаа л гэж бодож байгаа юм. Хаантан угсаа залгамжлагчтай уулзах гад номынх нь өргөнд нэрсэн чинь хичээл нь ороогүй. Юу болсон юм бол гэж асуусан чинь хааны багш нар Ханьяанд байрлах байр олж чадаагүй. Хитрхи амир үнэтэй байгаа учраас гэсэн сурагд дуултана. Хаантан төшмлүүдтэйгээ хуралдах ба яагаад Ханьяандах байшин газрын юм үнэтэй байгааг асууна. Гэтэл төшмлүүд нь бид нар мэдгүй. Энийг ард түмэн л тогтоодог гэхэд хаантан хэрвээ тийм бол би энэ байшингууд газруудын үнийг баасгалаа гэхэд төшмлүүд нь тэгж болохгүй хаантан минь. Хэрвээ тэгэх юм бол улсын санхүү хямрнаа гэдгийг сануулна. Үзэгдэл солигдож хатан маань ордноос гарчихсан газрын наймаачин Банвалтай уулзахаар ирнэ. Банвал хатныг хараад шууд таниад түүнд өвдөгсөвдөн. Хатан харин түүнтэй ярилцахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Хатны дүү Ёсонгун баруун армийн командлагчаас татгалзаж байгаагаа хаантанд илэрхийлнэ. Хаантан үүнийг маш гоёмсгоор хүлээж аван гэтэл чүү төшмөл үнэхээр их баярлаад за одоо намайг л баруун армийн командлагчаар тавих байхаа хэмээн бодож идэл хаантан шаал өөр төшмөлийн нэрийг хэлэн чүү төшмөл гачин байдалд орно. Хатан маань Банвал дээр ирэн чи Ханьяаны газруудыг алган дээрээ тавьчихсан бололтой. Гэхдээ одооноос тийм юм байхгүй. Өмнө нь тийм байсан байж болно. Өөрийнхөө хэр хэмжээг мэдрээд яг одоо энэ ажлаа боль. Битгий газрын байшингийн үнийн хөөсөлт хийгээд гэхэд Банвал би тэгж чадахгүй бол яах вэ гэхэд хатан шийтгэлээ чинь би өгнөө гин. Гэтэл Банван тийм гэж юу гэснэ. Хатны дүү болох Ёгонгүнийг гаргаад ирнэ. Тэр хоёр бие бинийгаа хараад зочирдох ба хатан Ёгонгүнд хандаж юу болоод байгаа юм бэ гэдгийг асуухад Ёгонгүн та минь гэр бүлээс гарсан мөн цэргийн алба мөн миний албан тушаалыг бүгднгийн болиулсан. Тэгэхэд манай гэр бүл юу хэрэгтэй? Ирэх мэдэл байхгүй бол мөнгө төгрөг хэрэгтэй эздээ. Би газар авч түүнийг үнд хүргэн заах хэрэгтэй босоо гэхэд хатантан уурлаж та хоёр бол миний дүү, хатны дүү учраас ийм байж болохгүй. Наадхаа боль гэхэд Ёгонгүн түүний зөвшөөрөхгүйгээр яваад өгнө. Хун авхаатай чирён авхаа таарад тариалангийн тухай ном уншиж байгаагаа хэлнэ. Харин түүнийг юу хийж байгаа тухай асуухад хун авхаа тэр бол чамд хамаагүй гэд яваад өгнө. Хатан маань Банвалтай уулзаж гараад алхаж явтал гэв гэнт хааны шадар туслах авхаатай таарна. Түүнийг хараад таньсан боловч шадар авхай хатнаас маш хурдан зугтаана. Хатантан ордондоо орж ирээ шадар авхайг дуудуулан би чамайг харсан гэхэд шадар авхай мэлцэн. Гэтэл хатан чи тэгвэл юу хийж байсан гэсэн чинь шадар авхай би яг тэр цагийн үеэр өргөөндөө амарч байсан гэж хатанд мэдүүлнэ. Хатан тэгээд за тэгвэл чи өөртөө гай удах юм битгий хийгээрэй хэмээн сануулна. Тэгээд хатан чи өнөөдөр хааныг над дээр аваад ир гэхэд шадар авхай өнөөдөр хаантан татвар юм дээр очин шүү дээ гэхэд чи тэгвэл түүнийг зохицуул би хаантантай уулзах хэрэгтэй байна хэмээн шадар авхайд туршаана. Хааны шадар авхай хаан дээр очин өнөөдөр чиргээ авхай өвдчихсөн байгаа. Ханаа төрсөн. Тиймээс та очивол ханаа төрөх магадлалтай хэмээн хэлнэ. Мөн хатан тантай уулзах хүсэл тавьсан. Тиймээс хаантан та өнөөдөр хатан дээр морилно гэхэд хаантан зөвшөөрнө. Чиргээ авхайн туслах авхай ирээд хаантан өнөөдөр энд морилохгүй гин хатантай уулзаж байгаа гин таныг өвдчихсөн хэмээн хэлсэн байна гэхэд чиргээ авхай би өвдчихсөн гинэ гэд маш их уурлана. Үзэгдэл солигдож манай хаан хатан хоёр сарвчин дотор хоол идчих ба бие биендээ арх хунгалж өгөн үнэхээр бие биендээ халамжтай гэдг нь харагдана. Тэр хоёрыг харсан туслахууд авхайнууд нь хүүе хаан хатан хоёр ч бие биендээ үнэхээр халамжтай юм а. Хоорондоо хэрэлдэг ч гэсэн цаанаал нэг бие биендээ хайртай
Үнэхээр хаам хатан байх заяатай хүмүүс хэмээн ярилцсан. Хатан хаанд хандан би өнөөдөр ордноос гарan ард иргэд хэрхэн байшингаа булаалгаж байгааг мэдлээ гэхэд хаантан тэгж болохгүйг сануулна. Гэтэл чирён авахаа ирснэ. Хаантан минь би танд өнөөдөр үйлчилж чадна. Би өвдөөгүй гэхэд хаантан би хатантай ярьж дуусаагүй байна. Чи өргөөлүүгээ бууц хэмээн хэлнэ. Гэтэл хатан чирён авахаа руу харснаа. Энэ хүнийг аваад яв. Та нар юу хийцгээгээ даа ингээд авахаа нартаа туршаана. Чирээ авахаа өргөөлөгөө явжих замдаа хун авахаан өргөөгөөр дамжин хун авахад хатанг ямар аимшигтай хүн тэр хүн ба шудраг бус хүн тиймээс ч өмнөх татвар юм одоогоор хоригдож байгаа. Тиймээс чи бид хоёр хүчээ нийлүүлэн хатны эсрэг зогсох нь зөв босуу хэмээн хун авахаг ятгана. Хун авахаач эргэлзээд л үлдэнэ. Чирэн авахаа хааны туслах авахаатай тааран чи надад яаж ингэж хандж гинэ гэхэд хааны туслах авахаа би танд энэ өрөө заавал төлөх болно. Би хатнаас хариугаа авах болно гэж амлана. Банвал хааны авга ахтай ярилцаа суух ба хатны дүүд нь байшин зарсан. Түүнийг 10 дахин үнээр худалдаж авах худалдаа авахч олоод өчгсөн. Хатны дүү түүнийг зарах бодолтой байгаа юм шиг үлээ. Тиймээс хатантан одоо юу ч хийж чадахгүй бидний урхинд орсон хэмээн хоорондоо ярилцсан инээлтэн. Гэтэл Ёсан гүн Йоган гүн дээр ирэн хоёлаа энэ бүхнээ зогсоох хэрэгтэй байх. Хэрвээ хатантан мэдвэл маш их уурлна гэхэд Йоган гүн хатантан өөрийн амаар хэлсэн мэн гэр бүлээс гарлаа гэж хоёуланд нь ирэх мэдл байхгүй. Тиймээс эд хөрөнгөтэй байх хэрэгтэй. Би айлын ууган хүү учраас гэр бүлээ хамгаалах нь зөв ёсны хэрэг хэмээн хоорондоо ярилцсан. Хааны шадар авахаа хатны усанд орох халааж байгаа усан дотор ямар нэгэн зүйл хийн. Гэтэл түүний хатны шадар авахаа харахад хааны шадар авахаа маш хурдан зугатаагаад яваад өгнө. Хатан маань тариалангийн ёслолд оролцохоос өмнө гүн хүүдэн худгийн усанд орох ёстой. Түүнийг бүлээсгээд өгьгээд халуун ус халаагаад авчирхад хатантан хэрэггүй. Би өөрөө энэ усанд орох ёстой хэмээн маш хүүдэн усан дотор орчихно. Тариалангийн ёслол өргөх өдөр. Энэ өдөр хатан маань маш гоё болчихсон. Ёслолд оролцохоор бэлдэж байна. Энэ ёслолд хаанд хамааралтай бүхий л эмэгтэйчүүд болон эрчүүдийг цуглуулсан хамт оролцох юм. Ирж байгаа эмэгтэйчүүдийг хааны 2 татвар эм, хун татвар болох чирён татвар нар угтаж авцгаана. Энэ дунд ч мөн хатны ээж байх ба сохор төлөгч өвгнийг дагуулan ирсэн харагдана. Сохор төлөгч өвгөн нууцаар хатан дээр ирэн Йоган гүн хааны авга ах болон газрын 8-аачин банвалын явуулсан явуулганд орсон бололтой. Яалтчгүй мэхлэгдсэн байна гэхэд хатантан өөр энэ талаар хэн мэдж байгааг асуухад би шууд л тань дээр ирж дуулгалаа гэж хэлнэ. Ёслолж эхэлж хатан маань энэ улсын тариалан ургац ногоо сайн ургагээ гэд маш том ёслол үлдэнэ. Энэ ёслолд хаантай хамааралтай бүхий л эмэгтэйчүүд хааны төвшмлүүд цугласан харагдана. Хааны авга ах гарч ирэн хаантан минь ард иргэдийн гэр орныг булааж байгаа өөртөө эрх мэдэл ашиг хонжоо харсан сайднар байна. Энэ сайднарыг би танд хэлье гэхэд хаантан хэл гэж хэмээн хэлнэ. Гэтэл авга ах нь хатны дүү рүү харан Ёсон гүн болон Йоган гүн рүү харна. Гэтэл Йоган гүн маань маш ихээр сандарч гарч ирснэ. Хаантан минь та намайг өршөөнө. Би өөрийнхөө шуналдаа хөтлөгдөн тэр ард иргэдийн байшин гаван маш үнэтэйгээр 10 дахин нуглан зарсан. Энэ миний буруу. Би тиймээс танд энэ байшингаа бэлэглэе гэхэд хааны авга ах болон нөгөө газрын 8-аачин банвалнаар гайхаж гарна. Гэтэл бусад бүх сайднар тиймээ би ч гэсэн тэр байшингаа бэлэглэе. Би ч гэсэн тийм дээвэртэй тэдүүрөө байшингаа бэлэглэе гэд бүх сайднар нь хаан болон хатны өмнө сүгдэж байшингуудаа бэлэглэнэ. Үүнийг харсан хатан тэгвэл хааны авга ах та яах хэрэггүй гэсэн чинь авга ах нь би ч гэсэн танд байгаа өөрийн байшингаа бэлгэлье хэмээн хэлэхэд тэр дундуур банвал сэмээрхэн зугтаж гарна. Хаантан баруун гарын сайдтайгаа чи хатны энергийг харсан уу? Хааны энерги мэдрэгдсэн үү гэхэд баруун гарын сайд яалчгүй хааны энерги байлээ гэж хаантанд хэлнэ. Хаантан оройн нь чирёны өргөөнд байх ба чирёнч мөн хааныг хатгаж хатан үнэхээр яг л хаан шиг байсан гэхэд хаантан маш ихэр хилэгнэнэ. Тэгснэ чирён хаан дээр очсноо. Хатан хичнээн хаан шиг ажиллаач гэсэн энэ улсад нэг л хаан байгаа. Тэр бол та хаантаа хэмээн хэлнэ. Хаантанч бүр маш их уурсж байгаа нь харагдана.
Уушийн газар баруун гарын сайд хааны авга ах чүү төшмөл 3 сууж ийн. Гэтэл гів гинт газрын 8-аачин банвал орж ирснэ. Би та 3-т байшин бэлгэлсэн. Одоо намайг авар. Би яг хаан эзэнд баригдах юм бол алуулж таараа. Тэгэхээр яаж хийж яагаад намайг аврах хэрэгтэй? Би та 3-т хэрэгтэй хүн гэхэд нөгөө 3 шууд л нүрээ бууруулад би чамайг таньдаг билүү? Чи нэг юм уу 8-аачин бэжж өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гээл. Нөгөө банвал чинь би та нарт ингэж зүгээр өгөх юм шиг харагдаж гин үү? Би заавал хариугаа авах болно гэд цэргүүдэд баригдаад явна. Хааны тушаалаар хунтайжид гэргий хайж байгаа ба бүх төшмлүүдийн охтуудаас 2 охины төшмөл нийцсэн. Хатант нь та түүнийг шалгана уу гэхэд нэг нь чүү төшмөлийн охин, нөгөөх нь зүгээр л нэгэн албатай охин байдаг. Хатантан энэ нэрс надад таалагдахгүй байна. Тиймээс дахин аваад ир хэмээн төшмөл даалгана. Гэтэл төшмөл бид нар хамгийн сайнаараа шалгасан хатантан гэхэд хатантан үүнийг зөвшөөрдөггүй. Хаантан баруун гарын сайдтайгаа энэхүү байшин болон газрын хэргийг яосон гүнээр шийдвүүлэх болно. Тэгжээж эсрэг талын хүчийг 1000 гэр бүл рүү чиглүүлэн 1000 гэр бүлийн хүчийг авнаа гэж ярьцгаана. Үзэгдэл солигдож хатан маань угсаа залгамжлагч гүнжийг сонгохоор ярьцгаана. Нэг нь чүү төшмөлийн охин, нөгөөх нь зүгээр нэг албатай охин байсан тул хатантан өөрийн хүсэлтээр Ким Ханругийн охиныг нэр дэвшүүлнэ. Гэтэл төшмөлүүд эсэргүүцэх ба хааны хүсэлт бол чүү төшмөлийн охин хэмээн хэлэхэд хатантан энийг би сонгоно, хаантан биш. Тиймээс та нар миний хэлснээр хий хэмээн хэлнэ. Чүү төшмөл хаан дээр ганцаарчлан ирж уулзаад хаантан минь би тань үнэхээр үнэнчээр зүтгэдэг. Та надад яагаад итгэдэггүй юм бэ? Баруун армийн командлагчийн суудлыг өгөөгүй ч гэсэн би түүнд шунаагүй. Гэхдээ таныг хамгаалан танд үнэнч байна гэдгийг амлаж танд охиноо өгмөөр байна. Та миний охиныг угсаа залхамжлагч гүнж болгооч хэмээн уйлан дууран гуйна. Хатан маань ордноос гарan сохор төлөгч өвгөнтэй уулзна. Хатан би чамаас нэг зүйл гуйх хэрэгтэй байна. Угсаа залгамжлагч ханхуд хэн нэгэн ном сум өгөөд байна. Тэр бол бэлэг бус авилга. Чи түүнийг хэн өгөөд байгааг мэдчихэд Хесамын ламд хэлээрэ гэж даалгана. Мөн сохор төлөгч өвгөн чүү төшмөлийн гэрт томоохон юм болсон. Ванволын өгсөн бүх бэлэгнүүдийг чүү төшмөл буцаах гэсэн боловч нэг бүгжийг охин нь нуугаад гаргаж өг гэтэл би аваагүй. Хамгийн ихтгэлж шивгчэн рүүгээ хулгаалсан байна гэж жигснээс болж чүү төшмөл охиныхоо шивгчэнг алсан аимшигтай хэрэг гарсан хатантан хэмээн хэлнэ. Ярилцаж дуусаад хатан маань гарч иртэл Ким Ханругийн охин шивгчэн нь гараа бэртээсэн болохоор оронд нь өөрөө ачааг нь авчирж байгаа хөөхөн дур зүргийг хараад хатан маань үнэхээр их сайшаана. Иймээс л хатан маань угсаа залгамжлагч гүнжийг сонгохын тулд чүү төшмөлийн охинтой хамт Ким Ханругийн охиныг сонгоно. Хаантан хатан хоёр салхилаад явж явах ба угсаа залгамжлагч гүнжийн тухай ярилцсан. Гэтэл хаантан чүү төшмөлийн охиныг сонгох бодолтой байна. Учир нь чүү төшмөл бол маш цэргийн эрх мэдэлтэй хүн. Тиймээс би энэ хаан тулсын гэр бүлийг баттахын тулд тэр охиныг сонгоно гэхэд хатантан дургуутсан. Энэ бол угсаа залгамжлагч ханхуйтай насан туршдаа хамт байх эмэгтэй. Тиймээс ийм хөнгөн зүйл дээр тулгуурлаж болохгүй. Би заавал сонгох болно. Та надад итэг хэмээн хаантанд хэлнэ. Хаан болон угсаа залгамжлагч хоёр тулааны бэлтгэл хийж явах ба хаантан би чиний ирээдүйн гэргийг яг л чиний ээж шиг хатан шиг хүн байгаасай гэж хүсэж байна гэдгээ хэлнэ. Хатантан урдаа чүү төшмөлийн охин болон Ким Ханругийн охтуудыг суулган би угсаа залгамжлагч гүнжийг сонгохын тулд нэг нь тэмцээн зохиох болно. Энэ бол ард түмний өмсдөг хөвөн давуу урлах. Тиймээс та хоёрын хинэн төрүүлсэн нь угсаа залгамжлагч гүнж болно хэмээн хэлнэ. Чүү төшмөл чирьян авахад ирэн хатантан яаж миний охиноор тэр дорд амьтдын хувцсыг хийлгэж чадаж байна гэхэд чирьян авахаа. Зүгээрээ битгий санаа зов. Тэр даавууг нь нэхэд өчгөл болоо юм шүү хэмээн хоорондоо ярин инээлдэнэ. Ким Ханругийн охин хөвөн даавуугаа нэгж гин. Чүү төшмөлийн охин хөвөн даавуугаа нэхэж чадахгүй байж л гэрийнхэн даавуу нэгдэг шивгчэн эмэгтэй нь орж ирнэ. Хөвөн даавуу хүлээлгэж өгнө. Чүү төшмөлийн охин ч хагартлаа баярлан маргааш болж хатантанд шалгуулна. Хатан хоёр даавууг үзэн үнэхээр сайхан болж хэмээн чүү төшмөлийн охиныг сайшаан нөгөө охин нь чи жоохон дутагдaltaй байна. Юун дээр алдсан гэдгээ чүү төшмөлийн охиноор заалгамаар байна уу? Чи бидний нүдэн дээр яг одоо хэрхэн яаж даавуугаа нэгсэн тухайга үзүүлээд хэмээн хөвөн даавуу нэгтэг өргөлөө орно. Чүү төшмөлийн охин даавуугаа нэхэж чадахгүй байхад хатантан чи үнэхээр энэ даавууг нэгсэн хэрэгүү хэмээн асууна. Гэтэл чүү төшмөлийн охин үгүй гэдгээ хүлээхэд хатан чи яаж намайг энэ даалгавар дээр хуурна гэж бодож байна гэн.
Үүнийг харсан чирийн татварын маш хурдан гараад явна. Тэгснээ хатан би чамд тэр давуу өгсөн шивгчөнгчин шийтгэе. Чи юу гэж бодож байна гэхэд чүд төшмөлийн охин мэдгүй байна гэж хариулна. Хатантан чүд төшмөлийн охины гарт нь байгаа бүгжийг харан наадга чин вангиол өгснө. Энэ бүгжийг хулгайсан чиний хамгийн дотны шивгчин шийтгүүлээд нас орчихсан гээдтэй. Гэтэл яалаараа чиний хуранд байж идэг үлээ. Чи үнэхээр аимшигтай хуваа хичээсэн энэ улсын их болох ямар ч чамд шинж тэмдэг алга. Ард түмэн байтугай өөрийнхөө нэг шивгчинг хайрлаж хамгаалж чадахгүй хүнийг би энэ улсын их болохгүй хэмээн төшөмлүүддээ угсаа залгамжлагч гүнжээр Ким Ханругийн охиныг сонгосон гэдгээ хэлнэ. Хааны төшмөл хаан дээр очин хатны шийдвэрийг хэлэхэд хаантан гаднах байдлаараа маш тайван хүлээж авсан хэдиж дотроо гараа атхан маш ихээр хатанд хорсож байлаа. Хааны тушаалаар Вангиолтой нэр холбогдсон газар байшингийн үнийн хөөсрөлтөж мөн авилга давтагдсан сайдуудын нэрсийг Ёсонгун авчирж өгнө. Энэ бүгдийг харсан хаантан маш ихээр уурлан энэ хүмүүсүүдийг бүгдийг байр хэмээн Ёсонгунд даатгана. Энэ дунд маш олон төшөмлүүдийн нэрс байх ба хааны удмын хүмүүс ч байгаа. Хааны авга агч мөн тэр дунд байн баривчлагдан гэрээсээ гарна. Хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба удахгүй угсаа залгамжлагчийн гэрлэх ёслол болох гэж байгаа тул Ёсонгуны мөрцөн тухайн хэргийн бүх хэрэгтнүүдийг өршөөлийн хуулиар суллахаа мэдэгдэнэ. Энэ бүхнээс болж Ёсонгун маш олон дайсантай болж байгаа бөгөөд хаантан энэ завшааныг ашиглан Ёсонгун болон Мин гэр бүлийг унгаахын тулд зориудаар маш олон дайснуудыг бэлдсэн учиртай юм. Ийхүү хатан хаан дээр ирэн та яахан миний дүүг ингэж ашиглаж байгаа хэрэгүү. Гэтэл хаантан чи авилга болон газрын хэрэгт яг л хаан шиг хандсан. Мөн угсаа залгамжлагч гүнжийг миний эсрэг сонгосон гэхэд хатантан угсаа залгамжлагч гүнжийг сонгоход чүд төшмөлийн охин үнэхээр тэнцгүй байсан. Хүний хувьд ёс зүйгүй. Тиймээс би зөв хүнээ сонгосон гэж бодож байна. Харин авилга болон газрын хэрэгт та авга ахтагаа тэмцэж чадах байсан гэж юу? Та үнэхээр хулчгар учраас л тэр. Тиймээс л би танд туслах гэж энэ бүхнийг хийсэн хэмээн явна. Чирийн авхай чүд төшмөлд хатны мэдээлэгч болох сохор төлөгч өвгөний тухай мэдээлэл нь ийхүү чүд төшмөл сохор төлөгч өвгөнийг барьж авна. Хаан дээр хэсэг төшмлүүд ирэн өргөх бичиг барин Ёсонгун болон Ёгонгуныг төшмлийн суудлаас нүтгэлзөөж өгнө. Тэр хоёр танаас урах гэж байсан удаатай. Тиймээс та тэгнүү хэмээн хаантанд хүсэл тавина. Хатны аав маш их өвдсөн бөгөөд хааныг дуудуулан хаанаас уучлалт гуйж миний хүүхдүүд зөвхөн таны төлөө л гэж зүтгэсэн. Та тиймээс тэднийг минь хайрлан хамгаалж яваарай. Битгий шийтгэнүү хаантан минь. Миний бие үнэхээр муу байгаа. Тиймээс хаан танд итгэн би үр хүүхдүүдэд үлдээж гинэ гэж гуйна. Энэ бүхнийг харсан хатантан нулимстай нүдээр аавыгаа болон хааныг харна. Хатны аав өөд болсон байх ба Мин гэр бүл гашуудал зарлана. Хаантан ирэн хүндэтгэл үзүүлэх гэсэн боловч Ёсонгун маш ихээр уурсан хааныг хөөнө. Хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба Ёсонгун болон Ёгогүний төшөмлийн суудлыг хурааж аван Чежү рүү цүлж байна хэмээн зарлиг буулгана. Үүнийг сонссон ордны шадар авахаа хатан дээр очин дуулахад хатан маш ихээр яаран хаантай очиж уулзах гэсэн боловч түүнийг хориглоно. Гэтэл хатны шадар авахаа орж ирэн сохор төлөгч өвгөн яг одоо хаан дээр баригдсан байгааг нь дуулгана. Сохор төлөгч өвгөн дээр хаантан ирчихсэн. Би яалтчгүй хатанд битгий мэдээлэгч ашиглаарай гэж хэлсэн. Гэхэд Чирийн авха энэ хүн мөн байна хэмээн батлана. Харин сохор төлөгч өвгөн хатантан бол дуудлагатай хүн. Тиймээс би харамсахгүй байна гэхэд хаантан шууд түүнийг ална. Хатан маань цус нь будагдсан Чирийн авхаатай зөрөөд яаран очтол төлөгч өвгөн өвчихсэн байна. Хатан үүнийг хараад маш их шоконд орон хаанд энэ бүгдийг яагаад хийж байгаа юм? Бүгдээрээ чиний төлөө байсан хэмээн уурлана. Чирийн авхаа дээр очиод өвдөх сүгд би чамайг байнга л харж ханддаг байсан. Одоо бол би чамайг хаялаа гэд хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба өсөглөнд нэрвэгдсэн ард иргэдэд будаа тарааж өг. Мөн миний хандвалж өгсөн газарт ард иргэд амьдарж байгаа эсгийг шалгаадах хэмээн хууль зүйн сайдад даалгавар өгнө. Гэтэл түүнийг харсан хааны нагад зах сонин царайлаад сууна. Хатантан угсаа залгамжлагч гүнжтэй таран хатан ээж нь орноос гарлаа. Надад ямар нэгэн аюул тулгарвал чамаас гуух зүйл байна гин. Ордны тайхан хаан дээр очин хатан ордноос гарсан өөрийн биеэр төлөгч өвгнийг оршуулахаар гарсан гэхэд хаантан маш их цочирдон. Миний зөвшөөрлгүйгээр хэнийг ч тэр ордон руу бити оруулаарай гин. Хатан төлөгч өвгнийг оршуулж явах ба тэнд оршуулганд тусалсан хүмүүс нийгэм үнэхээр хэцүү байна. Будаа бидэн дээр ирэхгүй байгааг хатан дуулгана. Хааны отож хааныг үзэн та сэтгэлээ тайвшруул. Тэгэхгүй болохоор таны биен дээр чинь маш их арсны өвчин гараад байна хэмээн хэлнэ.
Манай Ёсон гүн болон Йогон гүн нар Жэжүү арал дээр цөллөгдсөн байх ба одооноос хоёулаа өөрсдийнхөө бодон ямар нэгэн арга боццгоо хэмээн ярилцсан. Хатан Хемса сүмдэр ирэн сохор төлөгч өвгөний ламд өгсөн бичгийг харан уншиж сууна. Мөн тэрээр хааны өгсөн газрыг ашиглаж байгаа эсхийг асуухад ламтан би газар өгсөн тухай анх удаа л танаас сонсож байна хэмээн хэлнэ. Хатан сүмээс гарan маш их ядууралд авсан ард иргэдтэй уулзна. Тэр бүгд бидэн дээр будаа ирэхгүй байгааг хатанд хэлэх ба хатан яг юу болоод байгааг ойлгоно. Ордонлоо хинч орж болохгүй гэсэн хааны тушаалын дагуу хатан маань Хемса сүмд байрлана. Тэрээр хаанд нь лөө захиа бичих ба хааны ард түмэндээ тараасан газар нутаг тариа будаа хүрэх ёстой хүндээ хүрээгүй гэдэг утгатай захиа бичин нэгэн ламтанд ордны тэргүүн хатагтай даваач өгнө хэмээн даалгана. Цөллөгт байгаа Йогон гүн болон Ёсон гүн дээр маань тэр хоёрын хамгийн сайн найз болох хамтран зүтгэж Буан гүн ирнэ. Буан гүн ирээд та хоёр яаглаараа ийм байдалд орчдөг байна. Баар жилд хаан эзнийг бид нар нээлж хаан ширээнд суулгасан байдал. Гэхдээ зүгээрээ бидэнтэй хамт санаа нэгдэж байгаа маш олон төшөмлүүд байгаа. Тиймээс бид одооноос төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэхийн тулд биднэрт хамгийн их хүч өгөх хүн бол хатантан хэмээн Буан гүн хатан дээр очиж уулзна. Хатанч түүнийг харан маш их баярлах ба удаан хугацаанд уулзаагүй. Таны яаж мартах билээ? Ороод уулзцгаая гэж ярилцсан. Тэднийг инхүү ярьж хахад хэн нэгэн тэднийг ажиглаад мөрдөж байна. Буан гүн хааны арсны өвчин тун муутсан байгаа. Бид нар тэрэн дээр нь жоохон нэмэрлээд үгүй. Харин та бид нартэй нэгдэн хунтайжиг хаан ширээн залхахад туслана уу хатантаа гэхэд хатант нь сонсоод тун ихээр уурлан би та нартай хамт хааны эсрэгийг босох хэрэггүй. Би энэ тухай чинь сонсоогүй гэж бодъё хэмээн тэр хоёрыг буцаана. Хатны захиаг авч явж исэн хоёр ламтан руу өвөл мэдэгдэх хүмүүс дайран ламтанг алчна. Бяцхан лам хүү арай гэж азар зүхтан амьд үлдэж чадна. Үзэгдэл солигдож хааны авга ах дээр нөгөө дайрсан хүмүүс хатны захиаг авчирж өгөх ба хааны авга ах тэр захиаг уншин яана би үнэхээр өвхөгт өгчээ. Тун ойрхон байсан байна хэмээн хэлнэ. Тэрээр хаан дээр очин Буан гүн Ёсон гүн болон Йогон гүн дээр очиж уулзсны дараа хатан дээр очиж уулзсан байна. Эдгээр хүмүүс яалцчгүй таны эсрэг ямар нэгэн хуйлдаан зохиож бослог гаргаж байгаа байх хэмээн хаанд нь хэлнэ. Хаанд нь зарлиг буулгаж Буан гүнийг байрвчлана. Маш ихээр тамлагдсан Буан гүн дээр хаантан очсноо. Үүнийг цаазал хэмээн тушаана. Баруун гарын сайд нь та яахан ингэж болох вүлээ? Энэ хүмүүсүүдийг үндсээр нь устгах хэрэгтэй гэхэд хаантан одоо ингэж хангалттай энэ бүхэн чамд хангалттай гэж бодогдохгүй байна уу хэмээн энэ хэргийг хаана. Хатны шадар авхай хатан дээр ирэн усаа залхамжлагч гүнж захиа явуулжээ хэмээн. Гэтэл тэр захиан дээр нь амар мэндийн мэдээ ээжихээ. Хаан эзэн маргаашнаас 7 хоног анд явхаар болсон гэдгийг дуулгана. Гэтэл Гевгенд сүмд ордны цэргүүд тэрэн чүү төшмөл хааны тушаал таныг огт эндээс битгий гаргаарай гэсэн хэмээн хэлэхэд хатантан үнэхээр их гайхана. Чирён татвар юм дээр нэгэн эмэгтэй ирээд ямар үзэсгэлэнтэй юм бэ? Таныг би хатан л гэж бодлоо. Миний хүн ордны тайган. Та хэрвээ хүүгийн маань албан тушаалыг дээшлүүлж өгвөл гэд хахвал өгөх гэж оролдоход нь чирээ авахай. Битгий санаа зов надад үнэнч байна гэж амлавал би хүслийг чинь биелүүлээ хэмээн ордны ахлах тайган дуудана. Ахлах тайган бид нар ингэж болохгүй энэ бүхнийг хатанд нь шийддэг гэхэд чирээ авахай. Би бол хааны хайр итгэлийг хүлээсэн дөрөвдүгээр авахай. Надад ийм эрх мэдэл байгаа гэж бодож ин хэмээн тушаана. Чүү төшмөл хааны авга ах дээр ирэн хааны тушаалгүйгээр хатныг хордог нь үнэхээр буруудлаа. Хэрвээ хаантан мэдх юм бол хоёулаа толгоогоо ахуулах болно гэхэд хааны авга ах яагаад хаан мэдэх ёстой гэж түүний нууцл хэрвээ болохгүй бол хатныг алхахад л болно хэмээн ярилцсан. Амьд гарсан лам хүү арай гэж сүмдэрээ ирэн ламтан өгчгсөн таны захиаг бид нар өгч чадаагүй хэмээн уйлна. Хатантан энэ байдлыг ойлгон маш хурдан сүмээс туслах авахатайгаа хамт зүхтана. Бяцхан лам хүү хатны хоёр баг дүүдээр нь очин хатантан аюулд орсон байж магадгүй гэдгийг дуулгана. Угсаа залхамжлагч гүнж хаан дээр гүн очин хаантан минь та яг одоо гомдлын бөмбөр дээр очиж өгнө хэмээн гуйхад хаантан тун их гайхана. Хатан маань туслах авахатайгаа зүхтан нээслэлд байрлах гомдлын бөмбөр дээр ирнэ. Бөмбөрийг цохон дуургах ба ард түмэн харан гайхацгааж бөөндөө цугларна. Удалгүй хаантан ч ирэх ба хатан хаан дээр ёслон хаантан минь таны тарааж өг гэсэн тариа будаа ард түмний гарт очоогүй. Мөн ард түмнийг байрлах газар мөн Хемса болон сүмд өгж байгаа газрууд ч мөн ирсэнгүй. Тиймээс гомдлын бөмбөр дуурж байгаа нь энэ.
Мөн таны тушаалаар чүүд өшмөл намайг хаймсаа сүмд хорьсон гэхэд хаантан шууд чүүд өшмөл рүү харна. Гэтэл чүүд өшмөл өвдөг сүгдэн миний буруу бишээ хаантан минь таны тушаал хэмээн хааны аваг ах надад хэлсэн гэхэд хааны аваг ах маш хурдан зүгтэн. Хаантан түүнийг байр хэмээн тушааж хатны дүүнээр чирж хатныг хамгаална. Гэтэл арт иргэд хатантаа та биднэрт туслаач бидний амийг авраач хэмээн гуйхад хаантан маш ихээр зочирдон арт иргэд рүүгээ харцгаана. Хааны аваг ах өөрийнхөө шунлаас болон өөрийн гэрийн боолдоо зодуулан гудамж нь нас барна. Хатантан ордондоо буцан ирсэн байх ба би ордны авхаанаар эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл сонссон. Чирён чи ордны боловсон хүчинд оролцохыг хүсэе юу? Яг одоо ордноос гар хэмээн хэлнэ. Гэтэл Чирён авхаа энэ бол хааны тушаал биш учраас гэхэд хатантан чи өөрийгөө хавцлаас түлхсэн би бол дотоод ордны удирдагч хэмээн хэлнэ. Гэтэл хатны шадар авхаа яарангуй жирэн Ёсон гүн болон Йогон гүнийг хаан цааслах тушаал өгсөн байна хэмээн хэлнэ. Хатантан маш хурдан хаан дээр очин өмнөх үеэ дурсаж агаар зогсно. Өөрийн нөхрөө алдаад удаагүй байж идэл хоёр хүүгээ заазлуулсан хатны ээж гашуудан гуниглан сууж идэл хатантан ирэн ээжигээ тэрэн ухаангүй гашуудан хамт уйлцгаана. Үзэгдэл солигдож хэдэн жил өнгөрсөн байх ба хатан маань зэвсгийн эрдмээ бэлдэж байна. Гэтэл түүнийг хараа зогсож байгаа хүн бол хатны хүү бөгөөд Идүү ханхүү. Идүү ханхүү дээр хатан очтол би танд саад болохыг хүсээгүй маа ээжээ. Та үнэхээр сайн байлаа гэхэд хатан түүнийг давлан явна. Хаантан угсаа залгамжлагч ханхүүтэй хамт ном сум харвах ба чи байгаа онох хэрэгтэй. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй гэхэд угсаа залгамжлагч ойлголоо хаантаа гин. Хатан маань Идүү ханхүүтэй хамт цайлан сууж байтал хатны хоёр бага дуу ирсэн харагдана. Тэр хоёр ордонд орж ирэн хааны дөшөмлүүд болцоос нь том ирчүүд болжээ. Идүү ханхүү уншсан номоороо хоёр ахтайгаа мэтгэлзэх ба хоёр ах нь хөөх тийм том номыг та уншсан хэрэггүй. Тэр номыг ч угсаа залгамжлагч 5 жил уншаад ч бараг ойлгоогүй ном гэдэг үсттэй. Та ч үнэхээр хаан эзэн байх төлөвтэй хүн юм а гэхэд Идүү ханхүү намайг бүх өргөнөг гэхэд хатантан та хоёр наад хил амаа бодцгоо хэмээн хоёр дүүгийнхаа амыг хорно. Тэр хоёр бит хоёр ирсэн дээрээ угсаа залгамжлагч ханхүүтэй уулзаатгах хэмээн угсаа залгамжлагчтай уулзна. Хатны дүүнэр түүнд хандан одоо л манай мэн гэр бүл сэргэх боломжтой боллоо. Хэс тэргээр өнгөрсөн ах нар минь одоо л тайван байж болох нь гэхэд угсаа залгамжлагч юу гэсэн үг үлээ наадах чинь хаан эзэн тэгэхээр гимгүү байсан хүмүүсүүдийг цаадалсан хэрэгүү хэмээн дургуутсан хүлээж авна. Үүнийг харсан хатны нэг дүүн чи яаж хэс хэрэгээр цаазлуулсан нагаз ах нартаа ингэж хандаж чадаж байна. Тэд нар чамайг өсгсөн гэтэл чи гэхэд хунтайж тэр хүмүүс чинь эх орноосоо урвсан учраас л цаазлуулсан хэрэг гэхэд хатны дүү маш гуурлан хунтайжийг заамдаж аваад миний ах нарын тухай дахиж битгий ингэж яриарэ гэд яваад өгнө. Тэр хоёрын энэхүү яриаг нь холоос баруун гарын сайд харсан байх ба түүнийг нь хаан эзэнд хэлнэ. Гэтэл хаантан юу гэнэ нагц нартаа заамдуулдаг тийм хунтайж гэж байх уу хэмээн хэлээд өнгөрнө. Ном сумнаас өөр юм мэдэхгүй угсаа залхамжлагч ханхүү дээр хатан ирэн би ч хамт сурах бичиг явуулсан түүнийг чи уншсан уу? Хаан гэж яг ямар хүн бэ гэхэд хавантайж тэр бол хүч, тэр бол догшин байдал, тэр бол тууштай байдал хэмээн хэлнэ. Гэтэл хатан энэ үгийг сонсоод үнэхээр урам нь хугарж байгаа харагдана. Үзэгдэл солигдож Чирён авхай ордноос гарan цөлөгдсөн байх ба ууланд ургамал түн амьдрна. Тэр өөрийнхөө өмнөх явдлыг бодоход хаанаас өршөөл гуйхад хаантан түүнийг ордноос гар хэмээн тушаасныг бодон сууна. Хатан маань Идүү ханхүүтэй хамт уулын оргил дээр ханяаны нийслэлийг толтон харж байгаагаар зогсно. Гэтэл Идүү ханхүү үнэхээр гайхалтай уудам том юма энэ жусан улс гэхэд хатан яагаад тэгж хэлэх болсныг асууна. Идүү ханхүү энэ дотор байгаа арт түмэн үнэхээр гайхалтай уйлж байгаа арт түмэн инээж байгаа арт түмэн өлсөж байгаа арт түмэн эрхэлж байгаа арт түмнийг хараад би өөрийн эрэхгүй гайхширдаг хэмээн хэлэхэд хатан түүн рүү харан чи тэгэхээр хаан болохыг хүсэж байгаа хэрэгүү хэмээн асууж агаар Идүү ханхүү номын өргөнд ном хаан уншчих ба хаантан орж ирэн чи юу хийж байгаа юм гэхэд Идүү ханхүү би өсөглөнд нэрвэгдсэн арт түмэндээ яаж туслах уу хэмээн мэн улсын номноос хайж гинэ гэхэд хаантан түүнийг биширснүүдээр харна.
Цөллөгт байгаа чирийн авхаа дээр хааны шадраа авхаа ирсэн ээ. Би одооноос тань дээр ирэхгүй л гин. Чирийн авхаа намайг 5 жил энд байхад чи 3 дахь удаага л ирж гин. За гэд инээгээд түүнийг явуулна. Чүү дүшмэл мэн гэр бүл буцаас сэргэх нь тиймээс бид нар илүү болгоомжтой ах хэрэгтэй. Хаантан хин нэгэнд итгэдэггүй. Тэгэхээр намайг ирээдүйд дээшлүүлэх хүн бол зөвхөн угсаа залгамжлагч. Тиймээс хоёулаа угсаа залгамжлагчтай маш дотн байх хэрэгтэй гэд угсаа залгамжлагчтай уулзна. Тэгсэн тэрээр чүү дүшмлээс надад буугын ивэртэй ном сум олоод өг гэхэд нөгөө дүшмэл нь эн чин боломжгүй штэ хаантан түүнийг мэдвэл маш гуурлна гэхэд чүү дүшмэл хэрвээ би танд тэр ном сумыг олж өгвөл та намайг ирээдүйд дээд тушаал дэвшүүлэх хэрэггүй гэхэд ханхуу амлж ийна л гэж авж гин. Тэгстэй тэнд байсан нэгэн дуу чимд нүд унан нилээн эвгүүтж байгаа харагдана. Хатан ордондоо салхилан одоо Чиряныг ордонд авчрах хэрэгтэй. 5 жил болсон байна. Түүний хөөч мөн гэрлэх насанд хүрж Чиряныг ордонд авчирч өөрийн хүүгийнхаа хурмыг зохион байгуул гэхэд ордны тэргүүн авахаа үнэхээр их баярлана. Тэгээд Чирян дээр очин хатны зайрлагыг буулгахад Чирян хагартлаа баярлаад надад үнэхээр ийм боломж өгж байгаа хэрэггүй хатантан гэхэд тийм ээ та энэ удаад үнэхээр сайн байгаарай хэмээн Чирян хатныг тэрвэрнэ. Хатны шадар авахай хатан дээр ирэн яаралтай хэрэг болсон тухай дуулгана. Хатан яарад очтол угсаа залгамжлагч ханхуу дуу чимээг шивгчний хувц өмсүүлэн ордонд нууцаар оруулж ирэн хамт амьдарч ирсэн нь баригдана. Хатантан угсаа залгамжлагч гүнжээс маш их уушлалт гуйна. Би чиний царайгч харах ирэхгүй байна. Үнэхээр ичиж байна хэмээн бэрээсээ уушлалт гуйна. Хаантан угсаа залгамжлагчийн энэ үйлдэлийг маш их зэмлэн чи яаж ийм зүйл хийж чадаж байна? Угсаа залгамжлагч ханхуу бэжиж ном уншаад сууж байх байтал яахлаараа дуу чимэстэй зугаацаад байж идэг үлээ гэхэд угсаа залгамжлагч би угсаа залгамжлагч байхад надад хэцүү байдаг. Дүшмлүүд надтай яаж харьцдгийг мэдхгүй гэхэд ямар дүшмэл чамтай муухай харьцаад байна гэхэд угсаа залгамжлагч хатан ээж рүүгээ харснаа наад заах нар хэмээн хэлнэ. Үүнийг сонссон хатантан үнэхээр их шархална, гайхна. Хаантан угсаа залгамжлагч ханхуу болон Ийдүү ханхууг дуудуулан чи хаан болохыг хүсэж гинүү хэмээн асуухад Ийдүү ханхуу үгүй гэж хариулна. Тэгвэл чи насан туршдаа ахтаа зүтгэн өөрийн эрдэм мэдлэгээрээ зүтгэж яваарай. Тиймээс эрх мэдэлд шунах хэрэггүй. Амлж гинүү гэхэд Ийдүү ханхуу амлана. Чүү дүшмэл мэн гэр бүл буцаас ихэх нь би хатнаас илүү байх хэрэгтэй хэмээн хуучин Ёншил авхайн хувийн туслах эмэгтэйг хаан руу аваачна. Тэгснээ тэр авхай өмнө нь Ёншилыг жирэмсэн байхад мэн гэр бүл түүнийг маш хоол цөлсөн. Аимшигтай цасан шуурхтай үед манай Ёншил арай ч үнэм гэж төрсөн. Тэгэхээр тэр мэн гэр бүл Ёншил авхайг хүүхдтэй нь хамт аалахыг тухайн үедээ хүсэж байсан баха хаантаа хэмээн хэлнэ. Энэ тухай сонссон хаантан мэн гэр бүлийн хатны 2 дүүг авчран та нар тухайн үедээ хааны удмыг цаазлахыг хүсэе юу, алахыг хүсэе юу гэхэд хатны 2 дүү энэ бол худлаа гүжирдлэг хаантан минь гэхэд хаантан энэ хоёрыг шийдэг хэмээн нилээн шийтгэж байснаа. Энэ хоёрт хор уулган цаазлах хэмээн хатны үлдсэн 2 дүүг цаазлана. Баруун гарын сайд хатан дээр ирэн хатны дүүнэр угсаа залгамжлагчтай буруу харьцан үүний шийтгэл болгож хаантан тэднийг ямар нэгэн шалтгаан гарган цаадалтан төдий хатан минь та сэтгэлээ байрнуу хаантан тань дээр удахгүй ирэх болно гэхэд хатантан зүгээрээ битгий санаа зов хаантан хаан учраас хаан хүнийхээ үүргийг л гүйцэтгэг гэж түүнд дамжуул хэмээн маш ихээр шархална. Чүү дүшмэл угсаа залгамжлагч ханхууд бугын хар эврэн номыг авчирна. Түүнийг харсан угсаа залгамжлагч маш их баярлан чүү дүшмэл чи бол үнэхээр сайн хүн. Би чиний энэ гавьяаг чинь хизээж мартахгүй хэмээн баясгаж байж идэл хаантан хүрээд ирнэ. Угсаа залгамжлагч ханхууд авилга өгөх гэж оролцсон чүү дүшмэл болон хамт явж исэн дүшмлийнх нь бүх эрх мэдлийн хураан цөллөгт явуулна. Угсаа залгамжлагч ханхууг өргөөнд нь хорих шийдвэр гаргана. Чүү дүшмэл хаанаас уушлалт гуйхад хатан ирснэ. Энэ бол миний 2 дүүгийн хариу. Тиймээс чи хизээж энэ амьд яваа насанда хаантантай дахиж уулзахгүй хэмээн явна. Хатан хаан дээр очин угсаа залгамжлагч ханхуугийн энэ хүнд нүмергийг авч өгнө та гэхэд хаантан үнэхээр дургу. Тэр бол миний ууган хүү. Би ууган хүүгээ хаан ширээнд суулгах нь миний хүсэл гэхэд хатантан тэр хүнд хааны ямар ч шинж тэмдэг байхгүй. Та нүдэ нээнүү хаантан гэхэд хатан минь чи надад туслаад өг би ч гэсэн хичээ хэмээн хэлнэ. Хатан өөрийн баг ханхүүтэйгээ ордны цэцэрлэгээр зугаалж байтал хаантан ирнэ. Тэр 3 үнэхээр аз жаргалтай хамт алхацгаан
хаана. Гэтэл Хунтайжийн бие маш халуун байгааг ээж нь анзаарснаар түүнд санаа зовон ордны отчийг дуудулна. Ордны отч ирэн хүүг үзэхэд тэрээр салхин цэцэг туссан байх ба хаан хатан хоёр маань нилээн сандралдан хаантан оточтой уулзна. Хунтайжийн биег асуухад отож нилээн муу байна. Тийм болохоор бид нар хийж чадах бүхий л зүйлээ хийлээ гэхэд хаантан отчоос миний хүүг л авраад өгч хэмээн гуйна. Өдөр хоног өнгөрөх тусам баг ханхүүгийн бие нилээн муудсаар хатан маань байнга л түүнийг асарна. Чирён татвар юм хатан дээр ирэн хатантан минь би таныг маш олон жил дагсан. Гэхдээ таныг анх удаа л ийм байдалтай байгааг харж ийн гин. Орой болж хаантан хатан дээр ирэхэд хатан та бит хоёрыг эвлэрүүлсэн ганцхан хүү бол энэ хүү. Би энэ хүүг алтхаас үнэхээр их айж ин хэмээн хэлэхэд хаантан хатныг тайвшруулан маш их хатан уйлна. Хөөхий залуу Хунтайж маш их тэмцнээд сүүлийн амьсгалаа аван амьсгал хураана. Түүнийг харан хатан маань үнэхээр их уйлна. Хаантан ч мөн сэтгэлээ барьж ядж байгаа харагдана. Маргааш нь болж залуу Хунтайжтай салах ёс хийн бүх ах дүүнэр Хунтайж болон гүнжнэрийг дуудулна. Гэтэл тэр дунд ганцхан хүн байхгүй. Тэр нь угсаа залгамжлагч ханхүү. Угсаа залгамжлагч ханхүү ордноос гарan ан хийж явах ба ордонд буцаад ирэхэд нь хаантан түүнийг чи хүн мөн үү? Яахлаараа дүүч нь өөд болж хахад ан хийгээд явж идэг байна. Чам шиг хүнийг би хизээж харсангүй хэмээн түүнийг зэмлэн уйлна. Дүшмлүүд хаантнаас угсаа залгамжлагч Хунтайжийг буулгаж өгнө. Тэрээр ордны гадна сархад хүртэн эмс хүүхнүүдтэй заваатсан. Мөн хахуул авах гэж оролцсон маш олон гэмт нүгэлтэй. Тиймээс та суудлаас нь буулган цөллөгт явуулж өгнө хэмээн дуу нэгтэйгээр гуйна. Хатан угсаа залгамжлагч ханхүү дээр очин хаантан чамайг суудлаас ч буулгах болно. Тиймээс эцсээ хүртэл Хунтайж шиг байхыг хичээгээрэй гэхэд угсаа залгамжлагч ханхүү тэгэлгүй явах вэ ээжээ хэмээн зөвшөөрнө. Хаантан дараачийн угсаа залгамжлагчийг саяхан огцорсон угсаа залгамжлагчийн ууган хүүгээр сонгохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Түүнийг сонсон дүшмлүүд нь үнэхээр их гайхна. Гэтэл хатан дүшмлүүдийг дуудуулан хаантан ийм сонголт хийж болохгүй. Ийм сонголт хийж болохгүйд нь бид нар туслах хэрэгтэй. Түүний нүдийг нээх хэрэгтэй хэмээн хэлнэ. Чирён татварын хааны шадар авахыг дуудуулан чи хэдэн жилийн өмнө хатны ёслолд орох усан дотор хүний биед муу бодис хийж байсан гэхэд хааны шадар авахай та түүнийг яаж мэдэж байгаа юм? Та гэхдээ яагаад ийм зүйл хийгээд байгаа юм? Би таны талштай гэхэд чиргээ авахай. Намайг ордонд оруулж ирсэн хүн бол миний тал. Хүн хамгийн доод төвшөнд очихороо дээр байгаа хүмүүсүүдээ ямар хүмүүс вэ гэдгийг мэддгийм байлээ хэмээн хэлээд шууд ордны тэргүү авахыг дуудуулан хааны шадар авахыг байцаа хэмээн явуулна. Хатан Идүү ханхуутай уулзах ба Идүү ханхуу би Хунтайжийн багш нь болмоор байна. Түүнд хэрхэн зөв хаан болох вэ гэдгийг заамаар байна гэхэд хатантан чи зүгээр л хаан болохыг хүсэж байгаа өөрийн хүслээ дарахын тулд Хунтайжид заах багш болохыг л хүсэж байна. Чи хаан болохыг үнэхээр хүсэж байж яагаад өөрийнхөө мэдрэмжээс нуугдаад байгаа хэрэг үү? Энэ бол цангасан мэдрэмж. Чи энэ мэдрэмжтэйгээ зүгээр л эвлэр хэмээн Идүү ханхуд зөвлөнө. Хаантан Чирён татвар эмийн өргөөнд байх ба энэ бүхнийг хатан л зохион байгуулсан. Түшмлүүдийг миний эсрэг торхирж ийн хэмээн хэлэхэд хатнаас хааныг дуудуулсан мэдээ орж ирнэ. Хаантан очихыг хүсээгүй боловч Чирён авахай үнэхээр чухал бололтой хаантан минтай очиж уулзнаа хэмээн гуйна. Хаантан хатны өргөөнд очиход угсаа залгамжлагч ханхүү зогсож байна. Тэгэхэд хаантан гайхан цөллөгт байгаа угсаа залгамжлагч энд юу хийж байгаа бэлээ гэхэд угсаа залгамжлагч ханхүү би хэдийгээр хааны төлөвтэй хүн биш ч гэсэн миний дүүнэрийн дунд тийм хүн байгаа. Идүү ханхүү хамгийн их таныг дуурайсан хаан эзний төлөвтэй хүн. Би хизээж дүүнэртэйгээ өрсөлдөн нэр хүнд шунахгүй. Хэрвээ нэр хүнд болон эрх мэдэлд шунсан хэн нэг надтай ойртохыг хүсвэл би түүнийг хөнөөх болно. Тиймээс хаантан минь та ах дүүнрийн тэмцлээс айх хэрэггүй. Би дүүдээ үнэнч зүтгэн хаан ширээн суухт нь дэмжлэг үзүүлэх болно гэдгээ амлаад явна. Хаантан ордондоо Идүү ханхууг дуудуулан чи хаан болохыг хүсэж гинүү хэмээн асуухад Идүү ханхуу хүсэж гинэ гин. Чи ямар хаан болохыг хүсэж байна вэ гэхэд би ард иргэдээсээ инээдэг хаан болохыг хүсэж байна гин. Хаантан түүний хариултыг сонсон ихэд багтана. Хатан ч мөн баярлна. Тэгэхэд хаантан чи хатны судрыг аван хаан эзэн болох ажилдаа шамд хэмээн Идүү ханхуу угсаа залгамжлагч ханхуу болгон өргөмжлөнө. Хатан энэ шийдвэрт нь үнэхээр их баярлж байгаа харагдана.
Ийдүү ханхүү буюу Сэжон хааны төр байрсны 2-р он. Тэрээр Мин гэр бүлийн хэлмэгдүүлэн цаадалсан бүх хүмүүсүүдийн хэргийг цагаатхан мөн хамт хэлмэгдсэн гэр бүлийг нь өршөөх шийдвэр гаргана. Төршмлүүд үүнийг эсэргүүцэх гэсэн боловч энэ бол миний шийдвэр биш. Энэ өмнөх хаан Банвоны шийдвэр. Тэрээр өөрөө энэ зарлигийг буулгасан хэмээн тушаана. Хаан хатан хоёр маань хамт гадаа агаарлан сууж явах ба хаантан хатнаас чи хаан болохыг хүсэж байсан уу гэхэд хатан тиймээ би хүсэж байсан. Гэхдээ би эрх мэдэлд шунсан хаан биш. Харин эрх чөлөөтэй байхыг хүссэн хаан болохыг л хүсдэг байсан хэмээн хэлнэ. Хатан хаан хоёр хамт ярилцсан суух ба хоёулаа хамт эндээс явъя. Буцаад Гигион дээрээ очие. Гигионо маш их санаж ин хэмээн ярьцгаана. Маргааш өглөө нь Гигион руу хөдлөх гэсэн боловч хатан гарч ирсэнгүй түүнийг ороод шалгатал нилээн бийн муу. Отчийг дуудаад үзүүлэхэд хатантан хумхаа өвчин дуссан байна хэмээн хэлнэ. Хаантан болон өмнөх хаантан үнэхээр түүний сонсоод зочирдно. Гэхдээ хатан маань хамаагүй би Гигион руугаа явъя хэмээн хэлнэ. Хаан хатан хоёр маань Гигион руу хөдөлсөн боловч замдаа хатны маань бие муудан халуурч эхэлнэ. Ингэснээр хатан миний бие дийлэхгүй бололтой. Хойлоо буцаад явъя хэмээн хаантанд хэлнэ. Хаан хатан хоёр маань ордондоо ирчихсэн хатныхаа өвсийг саманж байгаа хаантан энэ бүхэн надаас л боллоо. Би чамайг л ийм өвчнөд болголоо гэхэд хатан үгүй дээ та харин ч миний дэрэгд байна. Үнэхээр их баярлаа. Би таныг өөрийн гэсэн эрүүл саруул ухаантай байх дээрээ гарнаас ч ингэж барьж байгаадаа маш их баяртай байна гэхэд хаантан үнэхээр их хуйлна. Өмнөх хаан одоогийн хааныг дуудан би ордон руу явлаа. Чи араас хатныг аваад ир. Энэ хүн бол энэ гэр бүлд маш их тус нэмэр оруулсан хүн учраас би энэ хүнийг баатар хэмээн сүүлийн замд нь үтхийг хүсэж байна хэмээн зарлиг буулгана. Ингээд хаантан хатан ээжигээ ордон руугаа авч явхад хатантан төр зогсохыг гуйна. Хаан хатан ээжигээ үүрэн уулын орой дээр аваачин урд нь баг зүүн түүнд бүжиглэж үзүүлнэ. Маш сайхан бүжиглэх ба хатан төвнийг харан байсан сууна. Ингэснээр манай киноны хамгийн сүүлийн анги маань дуусна. Хөөхөн хатан маань хайртай хүүгээ харан хайртай хатныгаа хүлээж байгаа өмнөх хааны дүрсээр манай кино дуусж байгаа юм. Та бүхэнд маань хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан кино маань таалагдсан бол маш их баярлалаа. Нэмж мэдээлэл хэлэхэд Ийдүү ханхүү буюу Сэжон хаан нь Жосоны 4-р хаан байсан бөгөөд Жосоны хамгийн алдартай хаануудын нэг. Солонгосын хангил үсэг зохиосон боловсрол шинжлэх ухааныг хөгжүүлсэн хөдөө аж ахуй ангаах ухаан уур амьсгал судлал гээд эдийн засаг сайжруулах цэргийн эрч хүчийг нэмэгдүүлсэн Мин улстай хамгийн их харилцаа тогтоосон хамгийн мундаг хаан болсон гэдгээрээ алдартай. Энэ хааныг хүмүүжүүлсэн хүн бол манай Вонгён хатан. Вонгён хатныг өөд болгоод түүнийг Вонгён хатан хэмээн өргөмжлөн араас нь цол нэмэн өгсөн байдгийм байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Түгээж чадах хараа түгээгээрэй. Ингээд дараачихаа киногоор уулзцгаая. Маш их баярлалаа. Бай бай.